За ингээ манай travel podcast за хариуцлагатай хэлжүүлэлт өрөөтэй ярилцлага маань ээлж дугаар маань одоо нийслэлийн хэлжүүлэлтийн газрын одоо дэмжлэгтэйгээр за мэдээллийн төвөөс бол хүрэх гэж байна. Тэгээ өнөөдрийн манай зочноор за нэг ийм залуу байгаа. Тэгээ манай залуу өөрийгөө сайхан танилцуулах уу. За юуны төрөнд подкастаар оролцож баярлалаа. Тэгээд Монгол хүн байна минь хэлчихсэн шинэлцгөө. За намайг Мөнх Батгтэг. Тэгээд 2004 оноос хойш аялын бүтэж тайлбарлагчаар ажиллаж байна. Сүүлд 18 оноос хойш мэргэжлийн бүтэж тайлбарлагч болон гүйцэтгэх захирлаар ажиллаж байна да. Английн бүтэж тайлбарлагч гэдэг. Яг л өөрийнхөө дуртай тэр нөгөө мэргэжлээ дагуу тэгээд дээрээс нь яг өөрийнхөө яг тайлбарлагч гэсэн найс нөхөдтэй одоо яг шинээр орж ирж байгаа. Ер нь Монголын нийтдээ бүтэж тайлбарлалтын төлөө ийм үүрэгт ажилттай энэ залуу байх нь шүү дээ. Тийм маш том үүрэг хүлээсэн алтан дээр байгаа. Тийм. За одоо жишээлбэл монголчууд аялал жуулчлалын салбар юм уу эсвэл аялал жуулчлал гэж ойлгохоор нөгөө нь жуулчны бааз, тур оператор, зочид буудал гэж төсөөлөлт гэдэг тийм. Гэтэл яг энэ аялал жуулчлалын салбар чинь бас нэг тэргүүн игнэний хүмүүсүүд яарахгүй хөтчнөр. Тэгээ яг хөтчгдөг энэ гоё мэрэгчлээ танилцуулаач. Ер нь ямар хүнийг хөтчиж идэв юм бэ? Нэр яг чиний хэлдэг зөв л дээ. Өдөө ярьж хат манай монголчууд ингээд нэг гоё газар таарч харганд байгаа тийм цагаан нуурч. Хөөх миний дүү гоё жуулчин дагуулаад явж чи аль бааз тажилт юм гээл тэгдэж шүү дээ. Аль бааз. Тэгэхээр яг аялал жуулчлалын тухай ойлголт байхгүй хүмүүст бол бас аялал жуулчлалын талаар ямар төсөөл өгдөг юм бэ гэдэг бас ойлгохгүй. Тэгээд тэр нь юу гэж хэлж байгаа юм гэхээр манай дотооддоо бол аялал жуулчлалын мэдлэг боловсрал энэ талын туршлага бас бага гэж санагдаж байгаа юм. Тэгээд яг чиний хэлдгээр юу хөтөж тайлбарлагч юм нэг гадаад хэлтэй байвал явчих бардгийн байх шүү гэж боддог юм шиг байна. Тэгээ манай найзууд донд бол яг одоо яг ажлынхаа хөрөөлөөр бол биний иргэн тойронд дандаа хөтөж тайлбарлагч аялал жуулчлалын холбоотой яг бизнес эрхлэгч яг энэ салбарт байгаа хүмүүс. Гэхдээ багаангийн найзууд энэ их сургуулийн найзууд ингээ асуухаараа чи их гоё ажил хийх юм аа. Машины орж суугаад жуулчин дагуулж гоё газараар яваад гоё хоол идээл хүн бас тэгж харагддсан юм шиг байна. Тэгээ энэ чинь хүн харагдахгүй цааталт нь бас хүнээс чадвар шаарддаг сонцгой мэргэжил байхгүй. Хүний амралтыг одоо ийм үг гэдэг чинь хөтөж тайлбарлагч хүн бол жуулчны аялыг одоо мөрөөдөл болох уу эсвэл хард арсан зүйл болох уу тэр юмыг хартаах гэж юм байхгүй. Энэ чухал. Тэр чам нэг инээдийн ярьж гинтгэн нэг санаа болчлаа. Манай нэг найз чихамар олон юм чийдэг байхгүй. Яг Америктэйсэн болохоор гадаад л тээ. Тэр нэг 107 сарын дундуур хавцаалал надруу залгаж байна. Өмөөгийн өшөө найз нь амралтаа авцсан. Тэгээ нэг сар орчим зүгээр сууж хаа жуулчин явчих юм гэж танд хэд аялал болоод гэж. Тэгэх байхгүй. Тэр чинь надад ингээл 10 хэдэн жил хийц аялал юм аа хүн ажлын маань тэгж харахад нэг тийм муухай санагдсан байхгүй. Тэгээ би зөрүүлээд саркастик байдлаар өшөө найз нь өвөл ажилгүй болчтیں۔ Танай амьдралд нэг юм чи орон тоомортой байна гэж би асууж ирсэн. Тэг хүмүүс маш амархан ажил юм шиг л хаардаг л та. Мэдээж одоо ингээд амархан одоо харагдана л та тий яалчгүй ингээд үйлдэл нэг гоё машинд яваад газар үзээл тий ирийн хоол идэл гадаад хүмүүстэй гоё харьцаж яваад гэхдээ нөгөө яг нөгөө бэлдэж байгаа ажлынхаа процессыг нь ойлгохгүй болохоор хүмүүс ойлгохгүй байхгүй. Жишээлбэл хөтөж тайлбарлагч гэж яг өөрийнхөө хувьд яг ямар хүний хөтөж тайлбарлагч хийх вэ? Одоо шилбэр мэдлэгийн хувьд, техникийн хувьд, чадварын хувьд. За яг ингэж ярихын тулд яг хөтөж тайлбарлагч шин бидэг ким билээ гэдгээс тайлбарлах байх л та. Тэгээ Монголд нөгөө нэг аялал жуулчлалын тухай хуулийн дээр бол хөтөж тайлбарлагч нь жуулчны хөтөжлийг явж орон газрынхаа мэдээллийг тайлбарлан орчуулах хийнэ гэсэн байт. Нөгөө мэргэжлийн ангилал тодорхойлолт биш ямаат. Тэрэн дээр бол хөтөж тайлбарлагч нь онцгой объект үйлдвэрийн газар эсвэл уран зургийн газрын музейд онцгойсон тайлбарыг сонирхолтойгоор тайлбарлан хүргэнэ гэсэн байт. Тэгээ эн чинь юу гэж байгаа юм гэхээр хөтөж тайлбарлагч хүн бол гадаадаас ирсэн жуулчиндаа соёлын нэлтийн гүйцэтгэж байгаа. Соёл хоёр соёлын ялгааг нь харьцаж өгч байгаа. Ингэхдээ түүх, домог, үлгэр юу гэдэг тэр бүх эдийн засаг улс төр Монгол улстай холбоотой бүх мэдээллүүдийг сонирхолтой хэлбэрээр хүргэдэг. Ингэхээр чинь тодорхой хэмжээний чадвар шаарддаг. Тэгээ хөтөж тайлбарлагчийн нэг гаргасан 5 одоо дэлхийд гаргасан 5 код байна л та. Тэр нь юу гэж хамгийн түрүүнд болохоор
мэрэгжлийн үйлчлэгээ үзүүлнэ гэж. Мэргэжлийн үйлчлэгээ гэдэг нь одоо чи хэдүүлээ дараа сайн тайлбарлаж үзье л да. Тэгээд мэргэжлийн үйлчлэгийн дотроо ахаад тухайн орон газрынхаа одоо өрөөсгөл ойлголтыг ангид байна. Улс төрийн ухуулгах, шашны ухуулгах хийхгүй гэдэг. Хоёрт нь үлгэр домог, түүх юу гэдгийг тэр бүгдийг ялган салгаж үнэн бат байхыг нь хариуцна гэж. Гуравт нь одоо хөтөж тайлбарлагч хүн хийх чинь зүгээр жуурчлаад агуулаад яваад байдаггүй. Асар олон одоо хүмүүстэй харилцаж энэ аяллыг бий болгох байхгүй. Энд оролцогчдод маш их. Тэгээд зоогийн газар, ресторан, музей, жолооч. Тэгэхээр энэ бүх хүмүүстэй тэгш харилцснаа, шудраг харилцснаа гэх юм бол энд бид нар зохион байгуулах, манлайлах ийм чадвар шаардлагатай болчихж байгаа гэсэн. Дөрөвт нь болохоор би улс орныхоо түүх, соёлд хүндэтгэлтэй хандуулна гэж. Энэ нь юу гэж байгаа гэхээр жуучны мэдгүй байгаа өргөн соёлыг бид нар таниулна гэсэн. Одоо зүгээр энгийн жишээ чинь барууны ч юм Америкийн жуулчд их өндөр мастер байдаг. Тэгээ орж ирэнгүүтээ гэрт орж ирэхээр ширээ гэж мэдгүй самтал ингэ суучдаг. Тэгэхээр тэрийг бид нар урьдчилан таниулаагүйгээр жуулч маань шууд ширээн дээр суучвал зочилж байгаа айл ямар санагдах. Хэсэр хөдөлгөөн санагдах тийм. Тэгэхээр бид нар энэ одоо соёлын ялгааг нь тайлбарлаж өгдөг. Дээрээс нь дахиад бид нар энэ ажлыг хийж байгаараа соёлоо түгээгч нөгөө талдаа хамгаалагч юу гэх хүсдэг. Тэгэхээр түүхийн одоо дотлоо тайлбар өгж явахдаа өдөрт нь хүрэхгүй байх гэдэг ч юм энэ өмнөдийг бас мэддэг байх хэрэгтэй. Хамгийн сүүлд нь компани улсаа аль жуулчлалын одоо зарим очих газар юм шүү гэдгийг судалж байгаа хувь нэмэр орж байгаа юм байна. Шууд тийм утгаар харах юм бол бас асар хэмжээний чадварыг авсан ийм мэрэгжил байна. Яг хөө гэхдээ би амралтаараа хийж байгаа хүмүүсийг үгүйсгэж байгаа юм шиг тийм. Энэ мэрэгжлийн онцлогийг ойлгоод энэний одоо номын сонсоод сургалтанд нь хамрагдаад тэгээ яг энэ хийж байгаа ажлын маань цаана бол Монгол улсын маань нэр яваа шүү гэдгийг аюулсаа ойлгосоо гэж байна. Одоо яг бидний яг бод амьдрал дээр одоо биднэрт нэрийг ууцаад байдаг шүү дээ тийм. Би чамтай аах хэлцэхдээ нэрийг ууцаа өгөө. Би мөн чи миний нэрийг ууцнаас за энэ юм байна энд ингэдэг юм гэсэн мэдээлэл авав. Тэнгүүд яг ч бол одоо гадны жуулчид хөтчөөс баг тийм хэмжээний мэдээлэл авав. Тэгээ хамгийн их хэлж Монгол гэж үгүй Монгол хүн гэж юм гээд. За хөтөж гэдэг мэрэгч мааха ийм олон зүйлсийн гардаа нууж ингээ ажилтдаг байх нь байх шүү. Тэгээд их хэцүү мэрэгжил гэдэг. Ер нь бол хүнтэй харилцах мэрэгжил шүү дээ. Шууд тийм. За мэрэгжлийн хөтөж тайлбарч байгаа холбоо яг одоо юу хийж байна, цааш юу төлөвлөсөн байна. Ер нь холбооны сайн танилцуулаач. Сая ихтэй он гараад бидний судалгаа хийлээ. Тэгээд одоо 6 сарыг дуустал бас хэдийгээр ковидтай хаалттай байгаа жуулчин ирээгүй байгаа ч гэсэндээ хөтөж тайлбарлагч нараа мэдлэгийн санд нь хэрэг болох болоо гэдэг үгнээс сар болгон онлайн сургалт зохиож байна. Тэгээд ер нь яг зугаахандаа алстаа хөтөж тайлбарлагч гэдэг мэрэгжлийн суур асуудлууд юу байгаа юм тэрнийг шийдэхэд ямар арга замууд байна гэдгийг одоо хийгээд эхэлж ин төлөвлөж байна. Зарим дээр нь бүр наривчсан судалгаа авах шаардлагатай юм байна гэдэг нь баталгаачлаа. Эдгээр байгууллагад одоо яг ямар бүрэлдэхүүн бүтэц бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Тийм мэрэгжлийн хөтөж тайлбарлагчийн холбоо 2003 онд яг л одоо яг хөтөж тайлбарлагч хийж ирсэн хүмүүсийн сайн дурын үзнээр байгуулагдсан байгууллага. Тэгээд тэр жилдээ Европ дэлхийн хөтөж тайлбарлагчийн холбоотой нийгэмлэгээс зарласан хурал цуглаануудад оролцоод тэндээс үндэсний сургууль багш бэлдээл ингээл өнөөдрийг хүртэл явж байгаа байгууллагатай. Одоо яг үндсэн бүрэлдэхүүн гэх юм л 20 хүн байна. 20 сургагч багштай. Тэгээд хүмүүс яг мэрэгжлийн хөтөж тайлбарлагчийн холбоог зөвхөн сургалт хийдэг байгууллага гэж харж байгаа шиг байна. Үндсэн үйл ажиллагааныхын зөвхөн нэг чиглэл байхгүй. Гэхдээ энэ багш нар маань бүгд багшилдаг. Багшлагынхаа хажуугаар одоо бас холбоотой өдөр тутмын бүх ажлууд хийдэг. Тэгэхээр үндсэн бүрэлдэхүүн бол 20 байна. Тэр дотор 10 гаруй одоо зайлшгүй байг оролцож байгаа. 2003 онд байгуулагдсан холбоо юм шүү дээ. За ингээ өдгөө тусалтгүй үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. За манай холбооны үйл ажиллагаа цаашдаа илүү гоё цар хүрээтэй байхыг хүсье. Баярлалаа. За тэгээд одоо нөгөө дэлхийд даяар хамрагдж байгаа одоо хараг бид нэр өлөг болтоо сонсож штэ тэ ковид. Тэ. Одоо хүүхд хэлж тэ. Аялалч бол мэдээж хамгийн одоо хохирол амсан салбар. Тэр дундаа манай хөтөж тайлбарлагч нар дам ялангуяа гадаад жуулчтай хайрцдаг тийм. Тэдэргээр бүр тгийдэг төгсөлттэй байгаа шүү дээ. Тэгээ одоо яг хүний нөөцийн хувьд нь яг өнөөдрийн нөхцөл байдал
Хөдөлгчнэрийн хувьд одоо яг хандлага яг ямар чиглэл байна? Тэгээ наа чи яг цаг үеийн алсан гэх гоё асуулт. Холбоо яг өнгөрсөн онд ковидоос болоод манайх чинь хилээ 2 сар таалаа шүү дээ. Тэгээ бүрэн хаангууд чинь яг манай аялал жуулчны салбар чинь гадаадаас ирэх жуулчин дээр ихэнх очиж сууж шингээдөө шууд тэг зөгсөлт хийж байгаа байхгүй. Яг зарим улсад бол дотоод аялал жуулчны хөгжсөн басаа яваар ахaltaа. Тэнгүүд хөтөж тайлбарлагчдэр маань ажилтг болох нь шууд тодорхой болсон учраас яг хичнээн тооны хөтөж тайлбарлагч энэ одоо нөхцөл байдлаас болоод ажилтг болох магадaltaй байгаа бэ гэдэг тур оператор үзүүлэгчтэйгээр тоог нь гаргасан. Тэгээ 1200 гаруй хөтөж тайлбарлагчийн мэдээлэл ирээд тэргийн регистрийн дугаараар нь ингээд шүүгээд давхарлын найрлагын 609 болж гарч байгаа байхгүй. Тэгээд энэ дашин яхаа энэ судалгаанд оролцсон бас байгууллагуудад талархал илэрхийлж байна. Тэнгүүд энд оролцоогүй байгаа бас хөтөж тайлбарлагч байх үгүйсэхгүй. Гэхдээ судалгаатай л ярих үднэс 600 гаруй байсан. Тэнгүүд он гарангуудаа бид нар 1 сард энэ оныхаа 1 сард яг энэ нөхцөл байдлын судалгааг авъя гээд тэгээ хөтөж тайлбарлагч нарын маань ажил эрхлэлт ямар байна? Ямар сорилтууд тулгараад байна? Тэгээ эцэст нь ер нь хичнээн тооны хөтөж тайлбарлагч энэ салбараас амьдралын шаардлагаар явж байна. Тэгэхээр салбар яг энэ аялын хөтөж тайлбарлагчдын мэргэжлийн дутагдaltaй байх хэрэгтэй байна уу гэдгийг илрүүлэх ийм зорилготой судалгаа явуулсан байна. Тэгээ энэ судалгаанд бол 192 хөтөж оролцсон. Тэр өмнөх төр судалгаатай харьцуулахад бол 400 удаа хайцсан байна. Одоо бид мэдхгүй шүү дээ. Тэгэхээр бөглөн гэж байгаа марцсан уу? Эсвэл энэ 400 яг ажил хийгээ явцсан уу? Эсвэл салбарыг орхицсан уу? Энэ талаар үнэхээр мэдэх юм байна. Тэгэхээр 192 гэдэг хөтөж тайлбарлагч орсон судалгааны үр дүнд бол за салбарт хүний нөөцийн дутагдaltaй орох хэрэгсэл нь 22% байгаа байна гэж гарсан. 70 гаруй хувь нь бид нэр юу яана? Ажлаа хийх хэрмэлзэл байна гэсэн. Гэхдээ энэ байдал, ийм тодорхойгүй байдлаар үргэлжилбэл 21 оныг дуустал тэснэ гэнгүүт чинь энэ 78% гэжсэн маань 23% хүртэл буурч байгаа. Тэгэхээр сайн сэргээр тийм. Тэгэхээр бас одоо чинь гарснаас хойш бүтэн жил болчихлоо. Ахаад жил болно гэдэг чинь бас яг энэ барилгаар амьдарч ирсэн хүмүүс үү хэцүү байхгүй. Тэгээд сонирхолтой бас нэг факт нь юу байсан гэхээр судалгаанд оролцогчдын за бараг 80 орчим хувь байсан хаа да 26-аас 40 настай юм байна. Яг ингээд судалгаанд орсон ингээд пирамид хэлбэртэй байгаа юм. Тэгээ яг энэ бүлэг маань зохилох яг энэ бүлэгт магадгүй ковид үүссэн сүргэл хамгийн хүнд баг шүү. Тэгвэл эн чинь бас нөгөө яг судалгаанд оролцогчдын 50 гаруй хувь нь энэ салбарт 7-оос дээш ажилласан хүмүүс байна гэсэн. Нэг ийм тооцоо гаргаж. Тэгээ яг энэ бүлгүүдэд маш хүнд тусч байгаа юм байна. Тэгэхдээ энэ бүлэг чинь дахиад 21 оны хүртэл дуусч чадгүй. Яагаад гэхээр судалгаанд оролцсон гол 70.6% энийг үндсэн ажлаа болгож хийдэг гэжсэн байгаа байхгүй. Тэгээ ковидоос болонгуудаа 80-с дээш хөрөх бурсан гэж хамжилсан байна. Тэгэхээр чинь ийм орлого нь буурсан байгаа хүмүүс чинь дахиад 2 жил тэсгүүгүй гэсэн үг шиг. Тэгэхээр тэр нь яг логгоор бол 21 онд дуустал энэ маань ингээ хөргөжлөх юм бол бид нар тэсгүүнэ гэдэг 23 хүртэл буурчиж байгаа. Зөв судалгаанд оролцогчдын төлөвлөлтөөс харахад 70-аас дээш одоо 50-с дээш нь бол 7-оос дээш жил ажилласан туршлагатай хувьд ч гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ одоо танай байгууллагын хийсэн судалгаа бол нэлээд үр дүнтэй яг цагаа олсон гоё судалгаа байх магадлал бол маш өндөр шүү дээ. Өндөр байна. Ер нь ч маш гоё судалгаа байна. Одоо энэ судалгаагаа олон нийтэд танилцуулсан нь хэрвээ одоо ингээд танилцуулнаа гэх юм бол ер нь ямар суугаар одоо энэ судалгаа за хааны үр дүн шүү дээ. Бид нэр яг энэ удаагийн судалгаанд бүхий л хөтөж тайлбарлагч нэг хамруулахыг зорьсон. Тэр нь одоо гадаадаас ирсэн жуулчны хөтөчлөн Монголдо аялдаг, эсвэл дотоодынхаа аялагч нарыг Монголдо аялдаг, эсвэл дотоодын аялагч нарыг гадаадад аялдаг ийм хүмүүсийн бүгдийг нь хамруулахыг үзсэн. 192. Тэгэхээр өмнөх судалгаатай харьцуулахад 602 их тоо зарна шүү дээ. Гэхдээ судалгаанаас гарч байгаа үр дүнгийн үзүүлэлт нь өөр яг өмнөх судалгаатай нэлээд олон үзүүлэлтээр тааж байгаа гэдэг нь энэний үр дүн бас баттай гарсан гэдэг нь баталгаа болж байгаа байхгүй. Судалгаанаас гарсан үр дүн санал зөвлөмжийг бид нэр за амартай яванд авах хөргөлнө. Тэгээд юу яасан хөтөж тайлбарлагч нар маань яг тодорхой хувь нөхцөл байдлыг ойлгож байгаа учраас бид нэр тур операторудаас дэмжлэг мөнгөнд дэмжлэг үзүүлээ гэж шаардлагагүй. Гэхдээ бид нар чинь бас компани EDC чиндээ энийг бас мэдэрмээр байна. Тийм учраас компаниас сэтгэл санааны дэмжлэг үзүүлээч. Тэр нь одоо юу гэдгийг юу ч хийж болно л да. Өөрсдийнхөө дижитал маркетинг ашиглаж байна. Тэгэхээр иймэрхүү зөвлөмжийг бас
аялал жуулчлалын холбоонд ашиггүй заримдаа бас мэдрээгүй өөрсдийнхөө урд таарсан тэр том асуудлыг шийдэх тохиолдлууд явж иж болно. Ардталтаа байгаа хүмүүсээ аялгүй байгаа чи бид нар одоо холбогдоод байх сэтгэл санаанд дарамттай ч юм уу бодож иж болно шүү дээ. Тэгэхээр энэ зөв хэмжээ бид нар ингээд үр дүнгийн шийдвэр гаргах байгууллага болон холбоонд байгаа юм. Яг хөтөч тайлбарлагчдын тухайд бол үр дүнгийн бид яг судалгаа гарсан дараа 2 сарын 21-нд нөгөө олон улсын хөтөч тайлбарлагч өдөр болдё. За. Тэрнгээр бид нэр онлайн уулзалт зарлаа. Тэгээд судалгааныхаа үр дүнг танилцуулаад хилцүүлэг явуулсан. Одоо ч их хоолгүй юм шиг тийм. 21 чийд байна. Зөв одоо ингээд хэдүүлээ юмыг их гоёор одоо бодож эхлэх. Тэгээд шийдэл гоё мэдээнүүд бас мас апрын дам ялангуяа таатай санагдахаар мэдээнүүд сонсож ирсэн. 3 сарын сүүлээр Монгол улс агаар хийлэнэ. За 5 сарын 1-ээс хилээ нээх үү. Одоо тухайн нөхцөл байдлаас шалтгаалж шийднэ. Мас апрын ерхий сайд нь аялалчны салбарыг хүлээж авч уулзлаа. Гэх мэтлэнгээр ингээд жоохон юм нэг таатай мэдээний жоохон сонсогдож ирсэн. Магадгүй бас хүн бүртлэх горилго байгаа шүү дээ. Тэгээд нам ялангуяа манай хөтчнэрт тэгж байгаа. Тэгэхээр одоо хэрвээ одоо ингээд гаднаас жуулж аваад хэлэхэд манай хөтчнэр яг бэлэн байна уу? Яг манай аялалчны салбарын зах зээл яг өмнө нь явдаг шиг тийм хүний нөөц нь дам ялангуяа хөтчнэрийн тал дээр хангалттай байж үлдчих чадах уу? За яг судалгаа тийм яг нь бол сүүлийн үед бас их гоё мэдээ таатай юм байна. 5 сарын сүүлийнэ гэж тэгээ вакцинжуулалт хэлчихсэн юм чинь айгүй том. Тэгээд бас салбарынхаа үгийг сайд энэ төр сонслоо. Тэгээд тэр зохирсон нааштай шийдвэрүүдийг гаргах байх гэж найдаж байна. Хөтөч тайлбарлагчийн дутагдалд орох эрсдэл байна уу гэдэг судалгааны дүнбэл 22% гэж гарсан нь бас харьцангуй гайгүй байгаа байна гэж харж байгаа байхгүй. Яа тэгэхээр олон улсын судалгаануудыг харахаар одоо энэ нэгдсэн үндэсний байгууллагын олон улсын аялалчны байгууллага байна. Тэгээ кост байна. Тэд нар бол за жуулчны урсгал 2019 оныхаа түвшинд бол 2024 онд хүрнэ гэсэн тийм судалгааны дүгнэлтүүд харагдчихна. Монгол улсад яг ялгаа авахгүй ихтэй мэдээж яг 19 оных шиг тэгэл тангаа байгаа хэрэггүй л хаалт тийм. Тэгэхээр өнөөдрийн яг 22% эрсдэл байгаа гэдгээрээ бол яг тэр урсгалаа авал даах хэмжээтэй байх байх. Ингээд цаашдаа нөгөө хөтөч тайлбарлагч нь ороод ирнэ. Гэхдээ дахиад сануулгад хөтөч тайлбарлагч нөгөө 400-ийн нөхцөлөдлийг одоохонд бид нар хэлэхгүй байгаа байхгүй. Тийм тэрийг бас давхар хэлмээр байна. Тэгвэл судалгаанаас нэг зүйл гарсан. Энэ нөгөө вакцинлалтын аян эхлэхээс өмнө авсан судалгаа учраас вакцин ингэсэн байна. Хилээ хизээний их вэ? Энтэй холбоотой жуулчин хүлээж авах журмуудаа батлая. Инх юм бол хүний нөөцийг сургах хэрэгцээ зайлшгүй гарна. Тэгэхээр чи бидний шинэ норм, шинэ дүрмтэй ажиллах болно гэх. Тэгэхээр засгийн газар болон шийдвэр гаргах байгууллагаас хөтөч тайлбарлагч маань юу гэж юм бэ? Сургалт хэрэгцээ гарч магадгүй. Манай байгууллага ч гэсэн тэгж харж байна. Тэгэхээр дасан зохицох сургалт дахиад энэ юу вэ? Ажлаа 2 жил хийгээгүй гэдэг чинь бас дахиад нэг сэргийлж хийсэн гэсэн хүчлүүд бас байгаа шүү дээ. Тэгэхээр энэ сургалтыг давхар шин норм дүрмд яаж ажиллах юм бэ гэдэг сургалтыг бас хийчих төлөвлөгөө байна. Энэ дээр харин дэмжлэг үзүүлчих байгууллага, санхүүгийн туслах байгууллага бас хайж байна л да. Холбоо маань бас аль болох үн төлөвлөгөөгөөр үгүйдээ гэхэд хөтөч тайлбарлагч нартаа тийм эдийн засгийн дарга багтайгаар энэ сургалтыг явуулж хамсан гэсэн бол байгаа байхгүй. Яа тэгэхээр судалгаанаас гарсан үр дүнгээр яг энэ ковид үед толгойч байгаа хамгийн том сургалт эдийн засгийн сургалт. Тийм л дээ. Тийм учраас өөрсдийнхөө чадамжийн хүрээнд, болцооны хүрээнд одоо сар болгон ерөнхий мэдлэгийн сургалтуудыг явахдаа бид бас өндөл онлайн хийж байгаа. Сургалтын хэрэгцээ зайлшгүй байна. Тэгэл яг одоо энэ жоохон үжиж тайлбарлагч гэж хүний мэрэгжил гэж юу вэ? Ур чадвар тэр талаас нь соёлоо жоохон манай сонсогч нар болон мэдээлэл хүргэе те. За өөрөө чинь одоо ингээд одоо түрүү чинь хоёулаа нөгөө 5 хөтөч тайлбарлагч дүрний ийм 5 үндэсний хэрэгцээтэй байна гэдэг байна шүү дээ. Жишээлбэл яг одоо Монгол улсын аялалчдын тухай хувьд гэдэг юм уу? Тэрэн дээр хөтөч гэж хинбэ гэж заасан тодорхойлт байвал юу яг монголоор юу яг юм яг ийм нэг хөтөч гиндэ гэдэг. Хууль тэгээ тэр үндэсний ажил мэргэжлийн англи тодорхойлол энэ төр дээр бол маш товчхон ерөнхий заасан байна. Энэ хүн нь хуулийн дээр нь ижлэхийн гарч байгаа санаа нь болохоор одоо тусгаалсан газар жуучныг аваачаад үзүүлэнгээ мэдээллийг тайлбарлана
гэсэн зүйл байна. Тэгээд дандаа үүр хийж гиссэн байгаа шүү. Ийм үүрэгтэй ингэж тайлбарланаа. Ингэхдээ аюулгүй жуулчныхаа аюулгүй байдлыг хангуулнаа. Улс орныхоо нууцыг хадгалнаа. Нэр хүндийн өсгөнө гэж. Тийм утгаар ерөнхийдөө заасан байгаа шүү дээ. Яг уу одоо шилэг гадаад хэлтэй аюулчдын мэрэгчлээ биш гэсэн үг шүү дээ. Зүгээр гадаад хэлтэй гадаад ч дотоод ч тий гадаад хэлний багш ч юм. Одоо тэд нар бол ингээд тэд нар гэхээсээ илүү гадаад хэлтэй хүмүүс хөтөч хийж болно гэсэн юм зөв тий. Тийм. Одоо шийдвэрүүдээ зөв юм шууд ингээд гадаад хэлтэй шууд хөтөж ийм. Тийм. Яг одоо мөрдөгдөж байгаа хууль аль 2001 онд муу батлагдсан байсан. Яг тэгсэн байна шүү. Заавал гадаад хэлтэй байх хэрэгтэй гэсэн. 2000 онд. Тийм. Тэгээд тэр чинь ингэж 18 нас хүрсэн Монгол улсын иргэн байна гэж заасан. Тэгэнгүүтээ дахиад аялал жуулчлалын чиглэлээр ихтэй сургууль төгсөөд зэрэгтэй байна гэсэн байна. Тэгэнгүүтээ нэг буюу түүнээс дэш гадаад хэл эзэмсэн байна гэж заасан байна. Нэг буюу түүнээс дээш. Тийм. Тэгэхээр чи яг энэ мөрдөж байгаа хуулиараа бол хөтөж тайлбарлагч нь заавал гадаад хэлтэй байх хэрэгтэй гэдэг шаардлагатай болж байгаа гэсэн. Тэгэнгүүт бас нөгөө талдаа дотоодод бид нар аялал жуулчлалыг дотоодынхандаа хийж болно шүү. Хөтөчлэн явж болно. Өнөөдрийн зүгээр дотоодын аялал жуулчлалыг хийх соёл нь яг өөртөө ингэ яваад байгаа юм шиг юм. Явандаа бас энэ чинь өөрчлөлтөд хүмүүс нөгөөдөл үүсгэж авч болно шүү дээ. Тэгэхээр бид нар энэ гадаад хэл заахыг бас зөв буруу. Тэ? Тэгээ шинжилсэн найруулга хуулиндаа заавал гадаад хэлтэй байна. Тэгээд тайлбарлах тийм. Тэгэхээр бид нар чинь нөгөө хуулиараа бол нөгөө үндсэн хуулийн заагц хүний эрхийг бас хүнлэх ёстой. Тэгвэл цаана нөгөө тур операторын бизнес эрхэлж байгаа тэр маань шалгуураа бол тэдгээрээ тавина эцэг тийм ээ. Тэгэхээр нөгөө хуулиндаа 18 нас гэж заасан. Нэгээс дэш ихтэй байх гэсэн. Тэгэнгүүт одоо 19-тэй 20-тэй одоо нөгөө нэг хүмүүс бол одоо заавал хилтэй байдаг. Тийм шаардлагатай юу аах нь шүү дээ. Итгэл яг дотоодын аялал жуулчлал шууд ингээд хэдэн насны заавалгүй өтөж явах боломжтой. Тийм. Одоо хэдүүлээ зүгээр жишээ л авъя л да тий. Одоо ховдын жаргалан тайхан очие гэж бодъё л да. Тэнгүүд тэнд одоо нутгийг хөтөж болж болно шүү дээ. Тэднийг даавалж өгдөг тий. Тэгэх юм бол тэнд байгаа ургамлыг одоо бидрээс илүү нүдэнд харагдтал тайлбарлана да. Тэнд байгаа биологийн төрөл зүйлүүд. Тэгэхээр чи энэ хүн чинь бас тэр чинь тухайн орон нутгийн хөтөчийн илүү гүйцэтгэж явж байгаа гэх юм байна. Тийм шүү дээ. Ер нь нутгийнхан л өөрийнхөө газар нутаг холбоотой төв соёл тийм одоо нутагт бас гоё биш шүү дээ тий. Бид чинь байхсаар амьдарч байгаа учраас магадгүй зарим тохиолдолд зарим хөтөлчнөрөөс илүү тайлбарлах нутгийн хүн байхыг бол үгүйсэхгүй тийм ээ. Тэгэхээр заавал тэр нэг хилтэй байх алуугүй байна шүү дээ. Гоё тайлбарлаа хүргээд мэдээлэлээ өгч чинь үү. Одоо хөтөж тайлбарлагч гэдэг хүн ер нь ямар ур чадвартай байх ёстой вэ? Зайлшгүй. Ер нь яг одоо манай сургалтанд хамрагдах гээд ирж байгаа тэр хүмүүсийн нийтлэг хандлага энд мэдээлэл мэдлэг өгөх гэж юм гэж боддог. Тэгээ бас мөрдөж тайлбарлагчийн ажлыг ер нь түүх ярих ч гэдэг юм уу. Эсвэл мэдээлэл өгөх гэж болгодог. Яг мөн л дөө. Гэхдээ тэр чинь сургалтаар жишээлбэл манай одоо хөтөж тайлбарлагч холбооны сургалтаар бол энэ мэрэгжлийн техник ур чадварыг зааж байгаа. Тэгэхээр бид нар мэддэг байж болно Монгол хүн чинь мэдлэгтэй л аваад. Гэхдээ энийг жуучинд хүрэхэд ондоо техник шаарддаг байхгүй. Тэгэхээр бид нар одоо тэр техник нь хаана гарч ирдэг вэ гэхээр одоо зөвхөн мэдлэг гэж ирсэн чинь мэдлэгийг хүрэхэд шаарддаг техникүүдийг л яриа л да. Хамгийн наад зам бид нар илтгэж явахдаа хоолоогоо яадгийг, гар бүлийнхаа хөдөлгөөнийг яадгийг, хүнтэй нүдээр яаж харьцдгийг энэ бүхийг одоо бид нар нөгөө өөрийнхөө ярьж байгаа зүйлийг бүртэмжтэй байлгахад яаж зохистой хэрэглэх үү гэдгийг заана. Хоёрдугаарт нь хүн болгон сандардаг тийм. Сандрал нь ямар давуу болон сул талтай энэ бүгд чинь чадварууд байна. Тэгэхээр бидэрт Монгол хүн гэдэг утгаараа бол Монголын талаар тодорхой хэмжээний мэдлэг байх. Гэхдээ тэр мэдлэгийг бид нар Монгол улсад өмнө нь огт ирж байгаагүй тийм гадаадын жуулчинд тайлбарлах гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр ямар өнцгөөс нь тайлбарлах вэ? Ямар өнцгөөс нь тайлбарлах вэ гэхэд дахиад тэр хүнийхээ талаарх мэдээллийг авч иж бас өгөхгүй бол бид нар бурхны шашны тухай маш өндөр түвшинд мэдсэн хүний бидний энэ иргүүд нь би бурхны шашны талаар яриад байвал өөрийнхөө төвшөнд яриад байвал чи бас өөр болно да. Тэгэхээр би харьцаж байгаа энэ жуулчин маань энэ мэдлэг нь ийм өндөр хэмжээндээ би энэ мэдлэгийг өгөхдөө хаанаас нь яаж өгөх вэ гэж. Мэлхийн хадны өндөр нь тэдэн метр юм а тэд тэр өргөөн гэж яриад байвал чинь мэдлэг юм шиг хэрнэ. Энэ чинь тэр мэдлэгийг өгөх техникийн дотор байгаа юм хэлэх байхгүй. Шийдэл яаж өгөх вэ?
Тэгэхээр яаж болох вэ гэдэг чинь одоо жишээлбэл бид нэр Америкаас ирсэн жуулч, хойд Америкаас ирсэн жуулч тийм. Энэ нь тэдэн метр өндрөө, тэдэн метр өргөн гэж хэлэх юм бол тэдэрт энэ мэдээлэл болж хүрдэггүй байхгүй. Харин тэрийг ядчил бид нар хүртээмжтэй болохын тулд үнэхээр тэр өргөн өндрийг хэлэх гэдэг юм бол тэдний хэмжигт нь дургах хэрэгтэй. Фит руу, инч руу, километрээр гэж бол майл гэдэг нь хөрвж ич тэр хүн мэдээлэл авч шүү дээ. Бид нар Америкт ажиллаж байгаа хэдүүлээ бодъё л да 70 миль явна. Гэвэл бид нар ихлээр километр гэдгээр тогтцсон учраас майл гэдэг чинь ядчил бид нар тунгаагаад хувирахын тулд хэд хэсэг шаардлагатай байна шүү дээ. А тэрний харин шууд надад юу өгөх юм бол шууд километрээр хөрвж өгөх юм бол юу авахгүй. Чинь мэдл болж байгаа. Хоёрдугаар одоо манай мөнгө тэмдэгтэй. Асар их тэгтэй. Хүн харахад ингээд маш их мөнгө юм шиг харагддаг тийм. Тэгвэл яг бид нар ингэж мэдээлэл өгч болно. Таны $1 чинь Монголд 2800 төгрөгтэй тэнцэнэ гэж хэлж байна. Мэдээлэл өгдөг. Гэтэ эн чинь нөгөө жуулчинд очихдаа хүртээмжтэй мэдээлэл болж чадахгүй байхгүй. Энэ маань миний хөтчийн техник тэн дээр дутуу байгаагийн шинжигсэн. Тэгэхээр энэ хүн бол би 2800 төгрөг $1. Тэгээ би нэг юу авах юм бол гэдэг. Тийм бодол төрж шүү дээ тийм. Тэгэхээр $1 маань 2800 төгрөгтэй тэнцэнэ. Өөрөөр хэлбэл та $2 нэг ай кофе авч болно. Эсвэл нэг $4 харьцаагаар нэг ийм их ресторан тийм хоол авч болно. Гэвэл би нэг баримж авч. Тэгээ яг энэ дээр нэг жишээ шууд толгойд орж ирж би нэг тайлбарч. Би их нэртэйгээ би тэр Вьетнам байлаа. Тэгээд яг нэг пакэж туур авсан. Гэхдээ тэрийг яг нөгөө аялал эхлэх өдөр хүртэл өөртөө явъя гэдэг утгаараа бас мөнгө өгөх гэж байгаа шүү дээ. Нисгуудлаас буудал мотороор өөртөө явчих гэж батаад очихгүй юу. Тэгээ нисгдэр нь буугаад хамгийн түрүүнд за Монгол нөгөө нутгийн мөнгө хэрэгтэй чинь гэж бодоод $200 салбирсан чинь тэдний мөнгөнд нэмэгдээ дон гэдэг юм байна. 500 орчим дон болчих. 5 сая. Пүү эдний мөнгөний чинь хийм баг багт 5 сая гэж ихтэй гэж бодлоо. Тэгээд буудлын руу явах нь бол гаргуудаа такси явахаар буудлынхаа хаягийг үзүүлээд явах гэсэн чинь явъя хэдүү 500 гэж. Тэгэхээр нь 5 сая донтой хүмүүс 500-аар тийшээ очих юм. Энд чинь айнс 100 гадар гэж бодохгүй юу. Явсаар голочлаа буудлын дээр нь очиод мөнгөө би 500 төгрөг өгсөн чинь нөгөө жуулчин жуулаад өсч ийбүү гэж жолооч өсч ийбүү 500 мянга хийжсэн юм билээ. Тэ. Тэгэхээр Монгол ч гэсэн нэг 500 мянгаыг заримдаа ямар үйлчлэг ямар бараа бүтээгдэхүүнээс шалтгаалж зүгээр 500 хэлчихдэг шүү дээ. Яг тэрнтэй адилхан жуулчны энэ соёлд дасаагүй байгаа тэр олон мэдээлэл нь зөрүүлээд өөрт нь ямар сөрөг нөлөө үзүүлж болохгүй тэр бүгдийг арилгадаг энэ хүн чинь хөтөж тайлбарлаж байна. Тэгээ бодъё хэвлээ. Зүгээр энгийн нэг жишээ одоо 0 байж та манай Монголд ямар байдаг тэгээ таван огроос ахуулаад тэгээ очисон газар олон нөгөө кампус байхгүй. За байлаа гэх чинь модон жуулыг яаж суухаас ахуулаад тэгээ жуулчин маань заримдаа мэдгүйгээсээ болоод үнтэй цантай зүйлээ тэр хүнд нь гац идэв өгөх. Тэгээ бид нар анх тэр чинь тэр мэдээллийг өгч мэдэхгүй. Нөгөө техник байхгүй учраас. Тэгвэл одоо зүгээр ингэж шаавал CD тур хийя гэж бодсон. Өнөөдөр бид нар жуулчны аваад буудлаас гарангуудаа гандан дээр очлаа, гандангийн дараа үндэсний музей, занаа зэрэг музей хоол идлээ дараа нь өөр нэг талбайч ингэ яваа. Тэгэхээр миний ажил хаанаас эхлэх вэ гэхээр урд оройноос нь хийж байгаа. За энэ би очихдоо хэдэн цаг зарцуулах вэ? Хаана жуулчд маань хэрэглэх цэвэрхэн 0 байгаа вэ? Жуулчин маань нөгөө талдаа энэ мэдээлэл өгөхгүй бол би яадаг вэ гэхээр эхний өдрөө нэг муухай наал хэрэглэчихвэл би одоо гой ноолд орчих юмсан гэж ингээ бие хөвгөл яваад. Тэгээ нөгөө хүний анхдагч хэрэгцээ хангагдаагүй тав бохгүй байхаараа мөөний миний хэлж байгаа үйл тэнд юус тоохгүй. Тэгж байгаа сайн нэг өдрийн хоолны юм бол арай гэж нэг бүр ингээ дэлбэгчээсэн давсгаас суссны дараа миний өглөө ярьжсэн юм одоо асууж хэлсэн. Нөгөө сонсоогүй юм чинь. Тэгвэл тэр чинь ингээд би хариулаад гэж болох ч гэсэндээ тэр маань ганцаараа аялаагүй өөр бусдад аялахаараа энэ чинь нөгөө ярьсан юм дахиад асуугаад байгаа нь бас нөгөө хоорондох нөгөө тийм муу амсгал бүртгэх их юм болдог. Тэгэхээр бид нар одоо бүр орд оройн хэлэх нь ч болж та. Маргааш бид нар ийм үзнэ. Тийм газар бид нар 0 хэрэглэнэ. Тэр нараа цэвэрхэн юм байгаа шүү гэвэл намайг манай хөтөж тайлбарлагч энэ дээр асран хамгаалж шүү гэдэг тийм нэг гол мэдрэмж төрөх юм шүү. Тэгмүүдээ би өглөө одоо цайн дээр асар их кофе уудаг гэсэн багсагч юм гэсэн. Яг л би 9 цаг 8:30-д буудлаасаа гарвал өдрийн хоол баг 12 цаг үед би 0 дээр очих юм байна. 3 цаг би тэгэхээр баг уух хэрэгтэй юм байна гэдэг тэр мэдээлэл би өөртөө би бол өөрийгөө бэлтэн гэсэн. Энэ чинь хөтөж тайлбарлагч юм уу? Тэгэхээр бид нар зөвхөн жуулчин дагуулаад энэ бол гандан юм аа гэж яваад идэх хүмүүс шүү. Ард талдаа тэр хүмүүсийг асран хамгаалаад энэ Монголд энэ жуулчин маань аль нь хүндрэлтэй харагдаж болох уу? Тэр хүндрэлтэй санагдах юмнуудыг эвтэйхэн тайлбарж өгөөд нийцүүлэлт болгох гэж байна. Тэгээ би түрүүндээс хөтөж тайлбарлагч бол аялыг нь
Шүний одоо хар дарсан зүйл болгож чадах эсвэл мөрөөл болгож чаддаг тийм юм байна. Тэгээ бодохгүй тур оператор чинь тэр жуулчтай асар олон мэйлийг солилцож байгаа шүү. 100 200 маш олон мэйлийг солилцсон дараа одоо нөгөө Монгол 9 жуулчны маань тур оператор за чи энэ маань ингээ айтайхаа байвэ гэж байна шүү. Эний чи асар өндөр хариуцлага Монгол улсын нэр юм. Тийм ээ. Тэгээ ер нь бол судлах нь их байт юм шүү. Одоо нэг хоёр жуулч ирлээ гэх нэр яг за хаашаа ч хамаагүй явуулаа гэж хамгийн түрүүнд 0 бас тахаа бодох юм шүү дээ. Цааш 0 таана оруулаа да. Нэрэл бас сонио үзүү шүү дээ. 0 хүртэл бодож эхэлнэ. Бас нэг үг ярьж үнтэй байцсан гэдэг чинь. За тийм. Би юу яасан хамгийн ихний за нэг тэг 2 дахь чиглэлээсэн бахаа да. Гайд болоо тий. Тэгээ ялын аманд нэг 2 жуулчтайгаа очиж хэллээ. Тэгэл явсараа мөксөө очичээл машин дээр ирэл гэсэн чи манай нэг эмэгтэй жуулчин сандаалаа тайлцсан. Чигчи өрнөөхөө тэрд ингээд жоохон шалбарцсныгаа ингээд юугаар наач тийм тэр чамд эндхийн ханиуцлагын хайрцагаараа энэ миний сүүл илийн гэсэн чи надад тэр байдгүй. Тэнгүүд өө чи тэгээд сандал мандал өмсөж яхаар бооцоосоо гарахтаа айтайхан тийм алхдаг тийм аюул гутал өмсөхгүй яасан ингээд би тэхгүй. Гэсэн чинь чи надад тийм гутал өмсөж гэж хэлээд байсан. Аваад гэсэн. Тэгэхээр чамд ямар санагч? Юу гэсэн юм бэ? Би чиний гутлыг хүрт хэлэх юм уу гэд би ихлээд бодсон шүү дээ. Тэгэнгүүт тэр хүний зүг яг тэр ялын аманд очиж үзээгөө тэнд мөс байгаа чулуу тийм өнцгтэй хурц шүү гэдэг жуулч мэдээгүй шүү дээ. Мэдчихгүй. Тэгэхээр тэрийг ямар эртэл манай жуулчнд үүрч болох гэдгийг уучлан тооцоолж жуулчтай болдгий шүү. За тэр мөстэй халтаргаатай шүү. Чулууны хэрмэгтэй шүү. Та тэгэхээр ийм готломсорой ойролцоогоор 5 км алхнаач гэдэг. Тэгээд маргаашийн цаг агарын температур тиймэрхүү байх юм шүү. Усаа аваарай гэдэг. Энэ бүх мэдээллийг бид нар өгчиж сая жуулч маань ямар ч санаа зовхгүйгээр сэтгэл хангалуун явах. Тэгээд хот очингуудаа л нэг ус урчаад за миний ус хэзээ дуусчих энэ ч одоо цөл шитгэл яваад байвал тэр хүний чинь нөгөө хэрэг цахагдахгүй байгаа учраас айцтай л юм. Миний мэдээллийг огтосоос. Энэ чинь нөгөө аюул байдаг. Төсөөлөөс шал өөр юм ямар сони юм бэ? Би өөрөөсөө яг ингэж одоо нэг гол очиод ус мустай болохотой чи бас л сонир гэдэг юм. Би өөрөөсөө бодож байгаа юм. Тэгээ одоо нөгөө говийн хүчин гээд манайхаа жин зөхөх гэж ярьдээ тий. Хитрхийг халууцсан шууд халууцсандаа болоод юу гэх юм. Скул air condition massage гэсэн машинаас бууж ирээд л маш халуун пүн гэж буухад чин тэр хоёр хавцарсан өвчин тусч жишээ гэж байгаа шиг. Би одоо ингэж ойлгосон. Тэгээ өөрөж яриадсан. Ямар ур чадвартай байх ёстой вэ гэсэн асуулт байгаа шүү дээ тийм. За тэгэнгүүт мэдээж бол тухайн гайд бол за хуулийн даасны дагуу байна. За дээрээс нь бол хувийнхээ үүднээс цаг сайн баримталдаг тийм. Үдээс зүгтээ айцчдаг очих газрынхаа мэдээллийг жоохон судалдаг. За тэгээд энээсээ илүүтэйгээр ямар ур чадвар өдөрч байх юм бэ би нэг хоёр зүйл ойлгож эхэлж байгаа. Нэг нь бол ерөөсөө сэтгэл зүйч юм байна. Тэ одоо ингэ харьцаж байгаа хүний урдсан судлах ч юм уу хийж байгаа үйлдэлээс нь харж ингэж мэдэрч ажиллах. Нөгөөх нь бол яалтчгүй урдчлалын төлөвлөх. Яг явах маршрут нь тодорхойлсон. Тэнгүүд яг тэр маршрутаа урдсан судлаад за нөгөө дөрөвний хэд шиг тэнд нэг нойз байгаа шүү. Тэд нэг айтайхан гоё ааштай болчаах байна гэдэг юм уу те. Энийг өөрөө судалсан байх. Ер нь их олон юм боддог юм байна те. Би нэг чиний асуултанд яг шууд очиж бас жоохон хадварсан ба шүү дээ. Тэгэхээр яг асуултанд чинь хариултыг одоо шууд ахаа жоохон ингээд багшлаад өгье гэвэл ер нь хөдөж тайлбарлагч юм асар олон мэрэгжлийн зах зохиог хадгалдаг тийм хүн байх хэрэгтэй. Нэрсээ юм байна. Тийм нэрсээ. Тэр нэг ийм ойлголт гэдэг юм. Хөдөж тайлбарлагч хүний мэдлэг нь ийм өргөн, ийм хүнзгий гэдэг. Ойлгогдож байна. Ерөнхийдөө салбар болгоны тэр хурдхан ерөнхий хурдханы мэдээлэлтэй байх хэрэгтэй. Гэхдээ үүнээс цаашаа мэрэгшүүл мэдээж ингээд доошоо явж геологийн чиглэлээр эсвэл шуурмын чиглэлээр цэцгийн чиглэлээр ингээд доошоо явж. Гэхдээ бид хүмүүстэй сайн хацж чаддаг тийм чадвартай байх хэрэгтэй байна. Цаг маргадлах чадвар зааж инээс. За урчин төлөвлөдөг байх хэрэгтэй. Эрсдлийг урчилж чаддаг байх хэрэгтэй. Эрсдлийг урчилж харна гэдэг маань жуулчны хэлтний өөрсдөө эрсдэлээ хамгаална гэсэн. Энэ эрсдэлээ хамгаалахад надад ямар мэдээлэл хэрэгтэй гэдэг юм бэ? За тэгээд хүмүүс ихэнхдээ орчуулагч гэж хэлэх дуртай. Орчуулагч гэдэг маань энэ мэрэгчлийн чинь бас нэг их хэсэг л байна. Орчуулна, хөрвүүлнэ. Соёлын ялгааг арилгач юм. Соёлын элч, улс орныхоо төлөөлөгч. Одоо хөдөж тайлбарлагч хүн
За нэг юм хүн байлаа. Тэр хүнд багийнхын хүмүүжил ч юм уу гэр бүлийн орчны нөлөө ч юм уу тий яг тэр байсан орчныхын нөлөө ч юм уу маш их нөлөөлдөг байх та боловсрол гэхээс илүү. Тийм тэр ч одоо хүний бас нөгөөдсөн юу ах шиг болж байна. Тийм хандлага болсон маш гэж. Тэгээ бид нар чинь бүгдээрээ л нөгөө үйлчлэгээ үзүүлж явж байгаа юм байхгүй. Үйлчлэгээний салбарт ажиллаж байна. Тэгэхээр бас тэр хүн зурд бид нар бас бардам зангаа орох хэрэгтэй. Хэдий миний хийж чаддаг зүйлийг чи хийж чадсангүй ч гэсэн тэрэн дээр тэр бардам зангаа орох хэрэгтэй. Өнөөдрийн хийсэн ажлыг би дараагийн удаа хамгийн сайн болох хэрэгтэй гэдгийг байнга одоо хэрэглэх хэрэгтэй. Тэрний төлөө хүнээс үг сонсч чаддаг байх хэрэгтэй болж байгаа юм. Тэгээ үндсэндээ заримдаа бол үнэхээр төвчээр бармаар маш их юм шаарддаг. Гэхдээ ингэж чадахгүй бол яах гэж аялд юм бэ гэж бодмаар тийж өгч ирдэг л тийм. Гэтэ бид нар нэг зүйлийг толгоноос болгож байгаа. Би үйлчилж байгаа шүү. Тэнч гэсэн. Хэмжээс жуулж байна. Гэхдээ тэнд чинь мэдээж нэг тодорхой хэмжээний хязгаар үйлчилж байгаа гэдэг бүх юмыг тэр хүний одоо 100% хий гэж бас байхгүй л да бид нар нөгөө хөршлөө үзүүлэх нэг хязгаар гэж байна. Тэрийгээ биш нөгөө мэрэгжлийн код гэж яриад байдаг. Тэгвэл үйлчилж байгаа гэдгээ санах хэрэгтэй. Энд чи одоо ямар насаараа байх вэ? 14 хоноо л явчих, 21 хоноо л явчих шүү. Нэг дөрөвтэй хоёрт бол тухайн яг хүчтэй тааруулж тий. Тэгээд заримдаа бид нар ч юм сонсох чадвар дутаад идэм юм да гэсэн юм ажил. Бид нар заримдаа сонсохгүйгээр энэ нэстэ ядаргаатай юм инхээс юм яах ирсэн гэдэг тэр зүйлээр блоклаад байгаа шүү. Заримдаа зүгээр сайн сонсоод байвал тэр жуулчинд маань ер нь зүгээр ярих хэрэгцээ гэсэн гэж болдог хөөе. Тэр уцаараа гаргах хэрэгцээ гэсэн. Тийм байна. За Монголд ирж байгаа. За ер нь Монголд ирж байгаа гэхгүй те ер нь одоо төлбөрөө те үсгийг авах бад ирж байгаа тийм жуулчд бол мэрэгжлийн буюу сайн хөтөчтэй байхыг хүсэж байгаа шүү дээ. Ер нь дотоод агуулгын те. Гэтэл цөөхөн тохиолдолд зарим тохиолдолд ч юм уу те оюутнууд одоо яг энэ тухайн орон зайг нөхөж юм уу хөтжийн үүрэг гүйцэтгэж явдаг шүү дээ. Тийм тохиолдол Монголч байна. Оюутнууд ер нь яг жишээлбэл жуулчдын хэрэгцээг хангаж чаддаг. Сайн оюутан маш мундаг оюутан байхыг үсэхгүй шүү дээ. Тэр бол хэдэн жил аялсан хөтжөөс ч илүү байж ч болохоор сонир шүү дээ тийм. Тэгээд оюутнууд ер нь ажилтдаг. Тэний нөгөө хэлэхэд яг ачаалалтай яг тэр үед чинь яг сайн хэлтэй тэр оюутнууд ч бас баггүй хэмжээний зайг өгч байгаа шүү. Өгч байгаа. Түүнийг гагцуу сонгож авахдаа тур операторууд маань өөрсдөө тавьж байгаа шаардлага нийцүүлэл авч байгаа. Гэхдээ үүнийхээ цааталд бид нэр энэ оюутнууд маань энэ мэргэжлийг ойлгодог. За энэний маань цааталд Монгол улсын маань нэр яваа шүүдийг ойлгодог байх хэрэгтэй. Энэхийн тулд энэ мэргэжлийн сургалтанд заавал хамрагдах хэрэгтэй. Ууландаа бол мэргэжлийн сургалтанд хамрагч та хөтөч тайлбарлагчийнэ гэсэн байна. Шаардлагатай. Тийм ээ. Тэгэхээр чинь энд аялж байгаа жуулчд маань дандаа сайхан аялахгүй бас хаа нэгтэйгээс болоо гинтийн төлөвлөг юм гарч ирээд амь насанд нь одоо юу учруулж болно шүү дээ. Эрсдэл өсвөл болно. Эсвэл хөтөч тайлбарлагч өөрөө тэр эрсдэлээс орж болно тийм үү. Тэгэхээр энэ бүгдийг чинь тэр сургалтаас олж аваа шүү дээ. Тэгэхээр сургалтанд орох хэрэгтэй. Яг аюулгүй залуучууд хөтөч тайлбарлагч хийж байгаа буруу юм байна. Зөвхөн аюулгүй залуучууд чихгүй амралтаараа хийдэг хүмүүс зөндөө. Яг гадаад хэлний багш нар амралтаараа хийдэг их болсон байгаа шүү дээ. Тийм байх зөндөө. Амралтаараа хийдэг хүмүүс тэднийг бүгдээр ингэ бид нар бас үгүйсгэж бас болохгүй л дээ. Гэхдээ мэргэжлийн сургалтанд амрагдаарэ. Зүгээр л хэдүүлээ жолоо барихын тулд мэргэжлийнхэн сургалтанд амрагдаад жолооны эрхээ үнэлэх авдаг гэсэн тийм. Тэр нь номын сонсон ногоотой шиг уун гэдэг бол бас л ер нь яг бод байдлыг тийм баг тийм да тийм. Тэгээд хэдийгээр оюутан залуус би ч гэсэн оюутан байх таа явж ирсэн. Гэхдээ нөгөө талдаа нөгөө жуулчин маань яах гэж мөнгө төлж байгаа. Яах гэж арай илүү төлөө намайг авч байгаа. Миний хэлийг сайжруулах гэж биш үстэй. Мэдээж. Тийм тэгэхээр чинь би бас хэдийгээр нэг нөгөө хэлэхэд би хэлийг сайжруулах гэсэн. Монгол орноо үзгэсэн гэсэн сонирхолтой нөхдөд өсгөж тайлбарлагч хийх юм хүсэлтэй байж болно. Яг тэр одоо хандлагаас шүүмжлэлтэй л хандмаар санагдаад байгаа байхгүй. Энд чинь бас олон хүний нас бас нэг хүндийг хариулж байгаа шүү дээ. Хайхтайч шүү дээ. Энд дээр ингэж хилээ сайжруулна, газар үзэндэр гэсэн ойлголтыг явуулж болохгүй байна. Ер нь бол тэрийг бол өөрөөсөө тас болохгүй гэж би ч бараг өөрөө гол гэж бодож байна. Үстэй. Хөтөлбөрч авахаар ажиллаж тийм ажил байхгүй.
юун дээр хөдөлж тайлбарлагчийн холбооны сургалтанд бид нэр тагимд ерөөсө 30% хүртэл авдаг. Тэрнээс дээш байхгүй. Нэр танай холбооч сургалт явуулдаг тий. Тэгээд тэрийг одоо 30% авах чинь заримдаа сухаа сургалтанд бүртгүүлж байгаа хүмүүс 100 гараад авчиж. Тэгээд бид нэг тодорхой шалгуур тавьж авч байгаа. За мэдээж гадаадлын шалгаж. За тэгтээ сургалтанд хамгаалахын тулд тий. босгох юм гэсэн үг. Тий. Бид ярьслаа. Тэгээд тэр ярьсландаа болохоор ингээд мэдээж бид тэр хүний түүх юм уу мэдлэгийг шалгах хөхгүй. Гэхдээ тэр ярилцлагаараа бид нэг тодорхой хэмжээний шалгуурыг илрүүлэхийг зорж. За энэ хүний яг хөтөж тайлбарлагч хийдэг зорилго нь юу вэ? Тэнгүүд хүмүүс чинь би хэлээс ажилламаар байна. 100 болохоор зүгээр сууж идэгин. Эсвэл манай найз хөтөж тайлбарлагч хийдэг болохоор гоё харагддаг. Нөгөө эмдгийн найз чинь. Тэгээ нэгнэрхүү маягтай орж ирнэ. Зарим нэг нь үнэхээр тэгж орж ирчихэнгүүтээ сургалтын дараа ПХ хийн ажлыг чинь яг хийх болсон чинь зориг өрөхгүй болчихлоо гэж байгаа хүмүүс ч байж байдаг. Яа муухай ажил биш. Тий. Сайхан ажил. Тийм болохоор өнөөдрийг хүртэл хийж лээ. Гэхдээ хариуцлага гэж байдаг юм л да. Харин одоо жишээлбэл жилд хэдэн сургалт явуулах уу? Энэ сургалтын сертификаттай байх уу тий? Тий. Ковидос болоод бид нэр төлөвлөгөө сургалтад хойшлогдоод туслагдсан. Тэрнээс бол яг 1 сараас 5 сар хүртэл яг ур чадвар олгох сургалтыг бол 3 удаа явуулдаг. Жилдөө? Жилд 3 удаа явуулдаг. Тэгвэл бидний ихэд намар гэж төлөвлөж ирсэн. Тэгээд намар хүртэл төлөвлөж ирсэн чинь намар болохоор ингээ улирал дуусгаар хүмүүсийн сэтгэл санаа хүртэл ингээ нэг юу болчихдээ. Нөгөө сургалтанд хамрагдах ялангуяа жуулчтай холбоотой сургалтанд хамрагдах тийм юм багсчихдээ. Харин хавар төхөөрөнгүүд илүү суух хандлагатай. Тэгээд сонссон дуугаа шууд зон хэмжүүлэхэд бас мартаг ойрхон байдаг юм байна л да. Тэгэхээр бид нар хавар хийх юм зүйтэй юм байна. Хавар гурван сургалт. Тэрнийхээ хажуугаар яг хөтөж тайлбарлагч одоо яг ажилдаа гарахын өмнө ахаад нэг мэдлэгээ сэргээчихийг шинэ юм сонсоод авах гэдэг утгаар нь ерөнхий мэдлэгийн сургалтуудад бид шинжлэх ухааны академиудтай хамтраад хийдэг. Сертификатын тухайд бол манайх тодорхой оноонд хүрсэн хүмүүст гэрчлэг байна. Энэ ур чадварын сургалтыг амжилттай төгссөн гэдэг гэрчлэгийг 80 оноо хүрсэн хүмүүс авдаг. Бүгдийн нарийн баг сургалт тий. Шууд очоод төлөвлөлөө суух үнэтэй. Монголд яг хөтөж тайлбарлагч хэлээ явуулдаг. За мэргэжил сургалт хөтөлбөрийн төвийг оруулахгүйгээр яг одоо жишээлбэл зөвхөн Улаанбаатар очиж тийм үү. Ингээд тоочны бүслээд авч үзвэл хэдэн сургалтын төв юм байдаг бол за яг нарийн тоог нь би сайн мэдэхгүй байна. Бас хийсэн судалгаа байдаг л ахал та тийм. Гэхдээ яг миний мэдж байгаагаар төвтэй явуулж байгаа ч тийм гайд төв байх шиг Баамбатар багшин тийм. За тиймээд ур чадварын төв байна. Тэрний дараа нь доктортой айлж уучлалын төв гэж байсан. Тийм. За мэргэжлийн хүч тайлбарлагч байна. Яг одоо минийх бол хамгийн дөрөв нууж энэ төв болж ирж байна. Энэ дөрөв маань яг идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Тийм ч гэлээ. Яг сургалтын агуулгын хувьд бол бас биенээсээ тодорхой хэмжээгээр бага өөр баах. Мэргэжлийн хүч тайлбарлагчийн холбооны сургалтын тухайд бол яг ур чадвар техник. Энэ ур чадвар техник эзэмснээрээ та мэдлэгээ өөрчлөний бага мэдлэгийг бүтээжтэй гаргаж чадна гэсэн. Тэгээд энэ чинь зөвхөн мэдлэгийг ингээ бүрхэхтэй биш. Ахаа жуулчныг яаж халамжлах вэ? Халамжлах гэдэг чинь яг юу хэлж байгаа? Хаана очиж дуусгах хэрэгтэй? Түүнээс хэтрүүлэх юу үүсгэх ингээд ингээ нарийн яваас үлдээ. Одоо танай холбооны зүгээс одоо гадаадтай багш нар яг нэг зундаа ингээд хөтөжийг сонирхолтой. Дээр нь энэ гадаадны сургалтын төвүүдэд суралцж байгаа. Эсвэл гадаадын сургалтын төвийн багш нар ч гэдэг юм уу тий. Эдгэртээр нь хэр их болтойтой ажилтдаг вэ? Бидний нэг санаачлаад одоо хийх гээд байгаа нэг санаа бол орон нутагт байгаа сургуулиудын гадаад хэлний багш нарыг хөтөж тайлбарлагч нар болгож бэлтгэх ийм зорилго байна. Тэгээ судалгаанаас үзсэн чинь юу юм бэ штэ. Яг гадаад хэлээр хичээл заадаг багш нарын 70% байна одоо буруу санаа эмхтэй хүмүүс үү. Тэгэхээр тэр эмэгтэйчүүдийг бас тэгж бэлднэ гэдэг маань нэг талд орон нутагт ажлын байр бий болох. Нөгөө талдаа эмэгтэйчүүдийг бас дэмжиж байгаа тийм гоё санаа байхгүй. Тэгээ энийг бид нэр удахгүй хэрэгжүүлэх байх гэж бодож байна. Тэгээ бид нар их олон санаа байдаг боловч нөгөө талдаа тэзрийг хэрэгжүүлэхэд дахиад мөнгө санхүүгийн асуудал үүсдэг байхгүй. Бид нар чи ашигын бус байгууллага. Яг 30 хүнийг ингээд хичээл заахад тэр маань юу урсгал зардал салин хоол молжаад тэгээд ерөнхийдөө бол дуустал одоо хэвлэлийн зардал маталж маш өндөр байдаг шүү дээ. Тэгэхээр тэр очоод
Тэр сургалтуудыг явуулах ихээр бас яаж чадах байхгүй Монгол. Тийм л тийм. За миний ойлгож байгаагаар миний харж байгаа ч гэдэг юм уу. Одоо дийлэх жуулсан одоо хөтөч сургалтууд тийм. Яг Монгол орны газар төв одоо ур чадвар өөрийн чиглэлээр тийм. Одоо хүнтэй яаж харьцах уу, буцаага эрсдлээ тооцоолох уу гэдэг маш олон чиглэлээр ордог юм байна. Гэтэл нэг орхитод байгаа мó эсвэл одоо яг тийм мэргэжлийн сургалтын юм дутагдаад байна уу? Жишээлбэл одоо яг өндөр уулын хөтөч тий. За магадгүй цанаарч бай. Эсвэл арай өөр тусгай сонирхлын аяллаа чиглэлийн хөтөч нарыг ер нь тааш чиглэл хаан сурах уу? Сурах чинь танай холбооны оролцоо байна. Тэгэхээр манайхаар сургалтанд хамрагдаад тэгээд одоо тусгай сонирхлын аяллаа чиглэлээр бүтээгдэхүүн орлуулдаг компаниуд дээр очингууд тэдний шаардлагыг нийцээд одоо сонгогдоод тэдэрт сонгогдох шалтгаан нь бол яг үндсэндээ энэ сургалтаас олж ирсэн адил гэдэг байна. Ур чадвар тий. Тэгэхээр та ямар ч төрлийн аялал одоо хийх сонирхолтой байлаа, тусгай сонирхлын аялал хийлээ, сонирхолтой байлаа ч гэсэн үндсэн кор чадварыг эндээс эзэмшиж авч ур чадвар гэсэн үг тийм. Тэгэхээр дараа нь тэрийг одоо Mongolia Expedition ч гэдэг тэн дээр очингууд чинь компани өөрийнхөө дотоод сургалтаар олоо хангах гэж. Тэгээ энэ дээр дашин сургалтын талаар дахиад хэлэхэд энэ хөтөлбөрийн тухайд мэргэжлийн одоо Европ дэлхийн хөтөч тайлбарлагчийн холбооны нийгэм гэж байгууллагатай. Тэрэнд нь олон улсын тэр хөтөч тайлбарлагчийн холбоод гишүүнээр хэлсэн тийм байгууллага байхгүй. Тэндээс манайх одоо хөтөлбөрийг нь боловсруулж гишүүнэж аваад энийг энэ хэрэгжүүлж байгаа гэсэн. Тэгэхээр олон улсын стандарт нь авна гэсэн. Өөрөөр хэлбэл дагийн та сургалтанд манай сургалтанд хамрагдаад тэгээ орсоор ирдэг байж байгаа. Магадгүй орсод та очлоо гэж ботход ч яг л тэр техникийн дагуу явхад ямар ч асуудал үүсэхгүй гэсэн. Олон улсын зөвшөөрөгдсөн тэр стандартыг бид нар хэрэгжүүлж байгаа. Тэгэхээр энэ чинь ямар төлөвлөгөө цаашаа явна уу? Яг үндэ үндсэн кор чадвараа эзэмшсэн байна. Түүнээс цааш мэрэгших тэр боломж нь бол үндсэндээ бүрчиж байгаа гэсэн. Яа шууны аялалч бай, ангийн аялалч бай, цэцгийн аялалч бай. Яг тэр бүгд тэр энэ техник хүч бүгд хэрэг болдог байхгүй. Гагцгүй тэрийг л батгшааны мэрэгшихтэй цэцгээрөө шуугаар идгээл та өөрөөс аваад тэрнийхээ одоо өөр мэрэгшүүлэх сургалтын гэсэн үг шүү. Зөв. За ямар ч соёлын сургалтын талаар үнэхээр сайн ярьлаа тийм. Бас магадгүй зарим тохиолдлыг ойлгосон ч гэж байна. Гэхдээ сургалтын талаараас мэдээлэл авсан байх гэж найдаж байна. За Монголд яг үндэсний сурагч багш яг хэд вэ? Үндэсний сурагч шууд тоо хэлвэл. Нэрсийн хэлтэй явах тийм тоо хэлээ. За тоо гэх юм бол яг манай хөтөч тайлбарлагч энэ мэддэг хүрээнд ярих юм бол яг бүх сурагч багш нар маань үндэсний сурагч багш нар. Өөрөөр хэлбэл юу гэсэн үг юм гэхээр дэлхийн хөтөч 20 энэ зэрэгтэй үндэсний сурагч зэрэгтэй багш. Тэгээд тэр дэлхийн хөтөч тайлбарлалын холбоотой нийгэмлэг боловсруулах хөтөлбөрийн дагуу яваа хөтөлбөр тэнд нь очсоо ингээд болсон үндэсний сурагч багш нар гэсэн. Өөрөөр хэлбэл мэргэжлийн сургалтыг аялал хөтөч тайлбарлагч бэлтгэх энэ сургалтанд багшилж болно гэсэн үг гэсэн. За 20 үе юм байна тий. Жишээлбэл за манай тэр 20. За эсвэл тэр дээрээс нь хөтөч тайлбарлагч нарын одоо гадаад улс руу явуулж оюутан солилцоо гэдэг шиг мэргэжлийн мэргэжүүлэгч гэх юм уу тийм тохиолдлууд ер нь гардгүй байдгүй. Гадаад очиж өөр компанид ч юм уу супер гадаадын өөр сургалтын компанид очиж ч юм уу тийм биш мэргэжил дэвшлүүлэх ч юм уу харилцан солилцооны байна. Манай холбооны дуршлах бол яг сурагч багш нараа мэддэг дэвшлүүлэх зорилгоор яг энэ сурагч багшийн туршлага судлуулах мэргэжил дэвшлүүлэх гэдэг утгаараа явуулж ирсэн. Яг хөтөч тайлбарлагчийн төвшөнд ирэх юм бол одоохондоо тийм туршлага байхгүй. Гэхдээ манай үйл ажиллагаа явуулж байгаа тур операторууд бол зарим хөтөч тайлбарлагч нараа өөрсдөө гэрээтэй байгууллагатай. Одоо Герман, Солонгос, Европ, Скол, Америк тэдний сурагч тохиолдлууд баггүй байгаа юм шиг байна. Монголд ер нь яг хөтөч хийдэг, за сертификат авсан аваагүй гэдэг ч юм уу тийм ер нь ингээд ерөнхий тав ойлголтоор ер нь хэдэн хөтөч байдаг юм бол бидний хамгийн сүүлд авсан судалгаа яг энэ нөхцөл байдлын судалгаанаас өмнө 2020 оны 3 сард авсан судалгаагаар 620 гэж гарч ирлээ. Хөтөчнөр байна. За тэгвэл тэр 600 700 орчим хөтөчнөр маань одоо 2019 оны байдлаар ч юм уу жилийн эцээр Монголд жуулчдыг харж байгаа шүү дээ. Тэднэртэй харьцуулахад жуулчдын одоо тоо манай гайдуудын тоо ч юм уу тийм харьцуулалт нь ингээд өгдөг.
Яг уу жуулчд маань яг хэдийн үед ирээд хамгийн хачаалыг үүсгэж ийм үгээр 7 сард 7-8 сар тий. Яг тэр үеэр л компаниуд маань тодорхой хэлний хөдөж тайлбарлагч нар дутах тийм юу харагдаад байх шиг байдаг. Тэр нь одоо ховор хэлтэй нөхдүүд байна шүү дээ. Тэгээ сайн судалгаанаас харахад бол юу вэ? Хоёр судалгаанаас хоёулаа ижлэхэн гарч ирж байна. Манайд чи Англи, Франц, Герман, Солонгос, Япон, Хятад, Швед, Польш хүртэл хөлтэй хүн байд юм билээ шүү дээ. Энэ хэлбэрийг ингэж агсаахад бол хоёр судалгааны хоёулын дээр нь англи хэлтэй хөтөч тайлбарлагч 50-аас илүү хүн байд. Тэрний дараа нь Франц орд. Гуравт нь Солонгос, дөрөвт нь Герман бил. Тэгэхээр дээрхтэй гайд хэлэн тийм. Тэрнгүүт чи Испани гээд Италид нэлээд доош орж ирж байгаа. Тэнгүүд яг тийм ачаалалтай үед яг ийм хэлнийх юм бол илүү дутагдaltaй байдаг юм гэж харагддаг. Тэгээд сургалтанд орж иж байгаа яг хүмүүсийн тэр гадаад хэлний юуг нь харах гэсэн яг энэ судалгааны үр дүнд ижлэх тийм юу харагддаг шүү дээ. Зөв хэл. Англи хэлтэй хамгийн бол. Англи гайдууд тийж 50-аас илүү байна. Тэрнгүүд магадгүй Испани хэлтэй мэдээж хүн чинь тэгэл өөрийнхөө хэлтэй тэр хэлээр ярьдаг л хөтчийг бас авахыг илүүд үзэн л дээ. Яг тэгэхээр ойлголцсон зэрэг. Тийм шүү дээ. Тийм. Гэхдээ тэр тохиолдолд англи хэлээр орлуулах тиймэрхүү юм ажигладаг. Заримдаа жуулчных нь өөрсдийнх нь хүсэлт нь өөрийнх нь үндсэн хэлээс өөр хэлээр ярьдаг гэж бас авах тиймэрхүү хүсэлтс байд юм шиг л. Нэгэсэндээ би тэр ярьж байгаа миний ярихыг оцч маань ойлгохгүй байх шаардлага байна гэсэн. Тийм бах тий. Дутагдлын бодлоо тийм л Хөдөлгөөн сайжруулах сургууль маань одоо шийдвэл бүх хүнд үйлчлэн одоо гадны жуулчин болгонд үйлчлэгтэй биш. Яг өөр гэсэн чиглэлтэй байна шүү дээ. Уулын, цэцэгний, шовооны ч гэдэм юм. Тэгээ хоёул сонирхолтой ярих юм бол надад бас их сонирн байна л да. Юуны чиглэлийн гэдэг юм ямар чиглэлээр одоо ингээд илүү мэрэгших юм бол арай илүү өндөр цалин руу арай илүү өндөр цалингаар цалин. Яг шийдвэр цэцэг ажиллах гэдэг юм тийм. Тэдний ер нь өдрийн хийжээд ийм их сонир шүү дээ тий. Одоо орч. Одоо яг сүүлийн үед нэрээ бусдаасаа ялгархын тулд яг өөрийн гэсэн онцгой бүтээгдэхүүнийг бий болгож байгаа хандлага байна тийм. Тэгээ одоо аль хэдийн зарим нь бол яг тэргээр өөрийнхөө нэрийг тогтоочлаа шүү дээ. Зөвхөн экстрим англи гэдэг, зөвхөн уулын англи гэдэг. Тий зөвхөн шууд. Тэгээ зөвхөн одоо шууд биологийн төрөл зүйлийг харуулдаг ч тийм. Тэгвэл одоохондоо яг тэр чиглэлүүдээр яг энэ үгээс төрчих тайлбарлагч, чадвартай хөдөлж тайлбарлагч юу дутагдaltaй байх. Тэгвэл шуу ажиглах гингүүд чинь цөөхөн байна тий. Тэр нь дийлэгтээ эхлээд бол сонирхлоороо тийшээ татагдаж ороод түүндээ өөрийнхөө тэр нөгөө олж авсан өмнөх туршлагаасаа ингээ үнслэж хаашаа өөрийнхөө саваа явж байгаа. Эсвэл тэр тухайн мэрэгжлийн хүрээлэн байгууллагаас явж байгаа юм хүмүүсээр л хязгаарлагдаж. Гэхдээ цаашдаа бол улам мэрэгш хандлагатай болж шít. Бид нар ч гэсэн тэр талаар сургах хэрэгцээ гарч ийн гэж үзэж байна. Мэдээж тэгээд тэр гүнзгийрээ тэр чиглэлээрээ хөтөж хийгээ явна гэх юм цалингүй ч гэсэн өөр бол. Тэгээд тэгээ чи нэг л цалин асуусан юм чиндээ хэл хэлнээсээ шалтгаалаад өөр байдаг. Яг нь мэрэгжлийн үтж тайлбарлагчийн холбоо бол цалинтай холбоотой ямар ч юм хийдгүү цалин тогтоодог байгууллага биш. Заримдаа манай байгууллага руу залгаад үй ийм хэлтэй үтж авах гэсэн юм цалин ямар хэв юм бэ асуудаг шин. Тэгэхээр тэр компани маань өөрийн одоо тэр шалгуур нь юу байгаа ямар чадвартай хөтж аваа тийм ээ. Ямар туршлагатай байхаас шалтгаалаад бас тодорхой хэмжээнд өөр байна. Гэхдээ нэг англи хэлтэй хөтж тайлбарлагчийн дундад цалин бол нэг 40-50 доллар байна ч тийм. Дундаж гэхээр бас 40 болж байна л да. За тэгмүү чинь тухайн компани маань ажил олгогч маань ямар төрлийн аял авдаггүй хэрэг үнцэнтэй хэрэг мөнгө төлөхөөс ахуулаад энэ цалин бас баг зэрэг дэшээ доош бас болж байна. За Франц дээр ч юм уу ч өөр болно, Солонгос дээр ч юм уу дараа өөр болно. Зөв. Ер нь бол хөтөж хүмүүс гэдэг бол байнга л хөтөж явах. Ер нь өөрийгөө дам ялгаа хувийн өөрийнхөө чадварыг байнга л хөтөж ядчил нэг хөгжим сурцсан байна гэдэг чинь тий. Эсвэл нэг хэл хоор хөөмий ч юм уу сурцсан хөтөж тэгээд бас л тийм шүү. Цалин дээрээс цалин авах боломж шүү дээ. Ер нь тийм. Тэгээд нэг дуустасаа ч юм уу тий. Чи нэг түрүүнд асуужсан. Хөтөж тайлбарлагч ямар чадвартай байх хэвээр. Бас тийм хөгжих чадвараас байх шаардлагатай. Тийм шүү дээ. Хүн чинь мөнгө төлж тийм амар зугаалж яваа шүү дээ. Тэгэхээр ингээд би ажиллаа хийж байгаа юм шиг ингээд бас их сериусны зэрэглэл бүх юм ингээд ийм л байх хэрэгтэй гэж татвар зарчмаар диктатур гарсгалаад бас нэг дуурчдаг үедээ дуурчдаг тий. Тийм байх хэрэгтэй юм байл л. Тэгээд би яг юу ярих гэж байгаа мартчихв. Тийм байх хэрэгтэй юм байлээ. Тий. Асуулт юу вэ?
дуулдаг байх хэрэгтэй гэсэн шүү Гэхдээ яг ингээд илүү дуулдаг ч юм уу, хүмүүлдэг ч юм уу. Тийм үсэн даачдаг ч юм уу. дээ. Мөв чи одоо 10 гаруй жил хийсэн. Одоо энэ чинь үстэй маш амархан ажил өстэй чиний хувьд гэдэг байхгүй. Гэхдээ тэнгууд энэ чи хүнтэй ажилладаг ажил юм болохоор хэдийгээр бид нэг аюулынхаа маршрутыг хэдэн удаа давтдаг байлаа ч гэсэн тэр давтах болгондоо бид өөр мэрэгжлийн, өөр насны, өөр амьдралын туршлагатай тийм хүмүүстэй аялдаг болохоор хүн болгонд өөр гэж. Тэгээ хүнтэй ажиллах тэр чадам, хүчтэй хүнтэй харилцааны чадамжийг бол маш их шаарддаг юм ажил. Мэдрэмж бас маш өөр. Тэг ер нь бол орчноо мэдрэмж гэдэг чинь ер нь бас яг тухайн хүний л одоо бас нэг Өгөөч нь бол хүн заахгүй сурч чадвар багтаа тий өөрөө суралцж авч чаддаг. Тий баян хөгжим гэдэг үйл яаж юм. Тий Бид нар ингээд түүхийн номыг уншихтаа хүртэл за зэний шинэ тэгвэл яаж жуулчандаа хэлдэг гэлээ тий. А өөрийнхөө ажилтай холбоотой надад мэдлэг болох тэр юмыг баян судалж авч ирсэн. Тэгээд ингэдэг байхгүй. Одоо хотоор алхахдаа бид нар чинь хөтөч тайлбарлаг чигээгүй байхдаа энэ барилга хизээ байгуулагдсан. Яагаад ингэж багамтай байгаа юм? Хэлбэр загвар нь яагаад энэсээ арай өөр гэдэг юм шиг өгтөөсө бодож явдаг юм билээ шүү дээ. Харин гайд усныхаа дараа юмыг яг жуулчныхаа өнцгөөс тэднийхээ тусламжтайгаар харж хэлдэг байхгүй. Тэгээ бид нар ч өөрсдөө өнөөдрийнхөө шүтж байгаа шашин хүртэл заримыг нь ямар учиртай гэж мэдгүй шүтжлээдэг тийм. Харин тэнийг жуулчин тайлбарлахын тулд бид өөрсдөөсөө яагаад гэж асууж эхэлдэг байхгүй. Тэгээ хүн чинь хувийн өвдөж гэсэн асар хөвчж эхэлдэг. Би нэг еркос сургуулийн сурагчдад нэг аялал хийдэг гэсэн удаа төгсчөг. Тэр чинь бас нэг төрлийн аялал өстэй. Тийм шүү дээ. Хүүхдүүдэд зөвлөж байгаа нэг сургуульд. Тэгсэн чинь надад нэг удаа нэг сургуулийн менежер манайх зөвхөн автобусны дотроо Монголын улс чанарын талаар мэдээлэл авмаар байна. Тийм чиглэлүүдийн бүрэн гайхаа. Тэгсэн Монгол манайх аялал зохиож байгаа бүрээ гаргах хэрэгтэй байсан. Цаанаас нь дахиад орж байгаа. Бид нар тэрийг хийхээс үл байгаа. Зарим тохиолдолд жуулчдад тийм тийм. Тэгсэн чинь яг тэднийх ийм түүхийн чиглэлийн сургуулиас юм. За таста баларсан. Монголын улс чиг яг өмнө 2-3 удаа уншижсэн байгаа байхгүй. Тэгээд за Монголын улс чиг ингэж яг. За ер нь ингээ бүгд л барыг мэдж байгаа юм гэдэг. Би тэр дотроос зөвхөн мордын нэрийг гэж бодчихсон. Тэгээ би тэр оройж байгаа ингээл ноос torчиг ингээ эргүүлээд морь гэсэн гараа бол ингээ яг Монголын улс чиг яг ямар морьдууд гарч байна. Тэгвэл миний ингээ тухай бичижсээр 18 төрлийн морь гардаг. Одоо ам цагаан тэгээ одоо нэг цааны унжээс гэдэг ч юм уу шүү. 9 цагаан энэ 8 шараа мараа гэх тээ. Нийтдээ 18 морь гарч байгаа. Би яг тэр 18 морийг ярьсан чинь яг тэгээ тэр аялалтаа ингээ зөвхөн ноос torчиг яриа тэрийг ерөөхий ярьчаа дахиад ноос torчинд ярьдаг. Мордын талаар яриаг ингэж бүгд аюу сонирхолтой сонсчихсон. Багш нь ч гэсэн өөрөө бараг өөрөө түүхэн багш гэсэн үг байхгүй тийм ээ. Тэгээ баян наваас харагдаад байгаа юм би яг тэгж бацаах. Тэнгүүд яалчгүй ингээд арай өөр өнцгөр хүн тайлбарлах юм бас их гоё билээ. Шин байна. Чи яг аюу гоё мэдрэмж авчихсан би өөрөө. Чи их мэдрэмжтэй хандсан байна шүү дээ. Нөгөө хүүхдүүд чинь ялангуяа тийм насны дээр амьтанд их дуртай. Тэгээд тэрнээр чи яг тэгээ амьтнаар дамжуулаад нууц төвчрийн тайлбарласан байгаа шүү дээ. Тэгээ тухайн үед 2010 11 онд байсан. Тэр үед яг нэг тэгш тайлбарлах юм байна. Ер нь хүн бол тэгээд яг хинтээ явж байгаа гэдэгтээ зориулаад мэдээлэлээ сайн бэлдүүл. Тухайн үед өөрөө авах гайхаж байгаа юм биш шүү дээ. Тэ. За хоёул буцаад идэж тайлбарлах байгаа тий. За мэдээж одоо манай ажлын салбар бол удирдлагын чанартай гэж явагдаад байгаа шүү дээ. За удирдлагын чанартаагаас илүү зам бол маш их хамаг жуулчдын ирчдэг гэсэн шалтгаан шүү дээ. Тийм бол ингээ манай өчс тайлбарч манай ажлаа хийлээ. За хүүдний өдрөд ингээд одоо ажилгүй болоод ч юм гэртээ суулаач гэх юм. За магадгүй ингээд жуулчингүй шүү дээ. Тийм учраас яг хөө цалин хөлсний хувьд хангалттай байд юм уу? Эсвэл одоо давхар одоо өчс нар маань давхар ажил хийдэг хүмүүс байдаг уу? Саяны нэг сард авсан судалгаанаас бол яг энэ ажлыг үндсэн ажлаа болгож хийдгээ гэж хариулсан 70.6. Оо тийм үү. Тэгээ тэр хүмүүсийн хувьд бол ковидоос болоод толгорсон хамгийн том сорилт нь эдийн засгийн сорилт бөгөөд аяллаа хөтөч тайлбарлагч хийгээд олцдог байсан орлого маань өнөөдөр 80-аас дээш буурсан байна гэж хэлж байгаа байхгүй. Тэгээ эндээс шууд халах юм бол тэр хүмүүсийг үндсэн ажиллаж харж байгаа гэсэн. Тэгэхээр яг энэ орлогоор л бүтэн жилээ ингээд тайлбарлахдаг гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгээ нэг ойлгоход бас яг хөтөч тайлбарлагчийн цалин чинь хэдийгээр богино хугацаанд ажиллаад байгаа юм шиг юм. Үнэхээр та чадвартай байгаад яг энэ full season-ээ бүр ашигтай бүдээ ашиглаж чадах юм бол бас гайгүй мөнгө олоо. Нөгөө 7 хоногийн 40 цаг ажилладаг хүнээс илүү амраачдаг.
баггүй юм. Тэр утгаараа бол яг энэ ковид бол үнхээр хүнд тусч байгаа юм. Тэр би үнцүү болохоор тэгж наац. Тэгээ сая судалгаа хийхэд бол бид нар суур судалгаа болоод олон улсын туршлагууд судалгаанууд уншихгүй юу. Тэгсэн чинь Европод хийсэн судалгаа нь мөн ялгаа байхгүй. Тэдний чинь даалгаар өгөн фриланс буюу чөлөөт хөтөж тайлбарлагч юм байна л. Тэдний яг үүсэж байгаа нөхцөлөд нь яг өнөөдөр манай Монгол шиг яг ийм хүн байдалд орсон байна. Тэгэнгүүтээ одоо яг ковидын дараагаар ер нь хөтөж тайлбарлагч хийдэг ажлыг дан амьдралынхын ганц ажил үндсэн ажил болгож хийх юу одоо үндэс юм байхгүй байна гэдэг тийм үр дүн гарсан л одоо санал зөвлөмж гэсэн үг шүү дээ. Тэгмэд хөтөж тайлбарлагч юм магадгүй иймэрхүү үйл явдал цаашдаа тохион гэж бодох юм бол бид нэр тухайн үед засгийн газраас үзүүлж байгаа дэмжлэг хөтөлбөрт хамрагдахын тулд юу хийх ёстой бэ гэдгийг бас маш их суулж байгаа гэж тэнд судалгааны үр дүн гарсан бэл. Эсрэг талаараа нийгмийн даатгалах төлөвлөх тийм. Иймэрхүү зүйлүүд бол одоо бас зарим тайлбарлагч нарт маань бас бодогдуулж байгаа. Тийм сая одоо жишээлбэл яг нь манай засгийн газраас чинь ард түмэндээ үзүүлсэн яг хөтөж тайлбарлагч онцлог болчихсондээ үзүүлж байгаа юм байна шүү дээ. Цаг одоо цаглахын тавыг тэглэж гэх юм. Энэ утгаараа бол энэ дэмжлэгүүдэд багтаж байгаа юм нэ. Яг мэрэгчлэн хандсан яг одоо хүнд байдалд орсон энэ салбарын хүний нөөцийг хадгалахад дэмжлэг өгөх зорилготой дэмжлэгүүд бол хамрагч чадаагүй. Аахгүй сая судалгаанаас харахад 88% хамрагч чадаагүй. Тэгэхээр шалтгаан нь юугууд нийгмийн даатгалтай шууд холбогдож байгаа юм. Ерөөсөө 22% нь сайн дураараа төлдөг, 20% нь ерөөсөө төлдөггүй. Энэ хоёр нийлээл 40. Ойлгох тийм батлан болчихж байгаа. Тийм шүү. Тэгээд нөгөө нэг сонирхолтой факт нь юу вэ? Нөгөө талдаа гарч ирсэн чинь ойролцоогоор 2 хүн тутмын нэг нь зөвхөн нэг тур оператортай ажиллаж байгаа байхгүй хөдөлмөрийн харилцаа. Тэгээ яг энэ хоёрын хооронд нийгмийн даатгал төлөх төр харилцаа бий болохгүй байна. Аюул сонирхолтой харагдсан. Тэгээ энийг бол наривчлан судалгаа хийх хэрэгтэй юм. Тэгэхээр хөтөж тайлбарлагч төлөхийг хүсэхгүй байна уу? Тур оператор төлөхгүй байна уу? Ер нь энэ шалтгаан нь яг хаана байгаа гэдэг бас наривчлан судалмаар юм шиг. Тэгээ их сайн зөвхөн өгсөн бохоо ковид тий. Өгөөж байна, компанид байна. Тийм. Тур операторууд бол мэдээж дийлэх гайд цалинжуулж байгаа ажил олгогчнор шүү дээ тий. Бас их буянтай. За жишээлбэл тур операторууд гайд авахын тулд ер нь үндсэн нэг шаардлагууд байгаа шүү дээ. Одоо шийдвэр хөтөж тайлбарлагч бодоод за би одоо шийдвэр хөтөж тайлбарлаж болмоор энэ жил. Би нэг компанид ормоор тэгвэл тэр компани ер нь хөв хөдлөөс нь ямар шаардлагуудыг илүү хийж гэлтэн. За цагаар бас хэлэх бах тий. За тэрнээс эхлэн ярилцлагын дуудахад нь яг цагтаа ирж ийн үгүй юу? Хандлага ямар байна уу? Тэгээд тэр компани чинь ярилцлагын асуултаа боловсруулахдаа бас яг тэр хүнээс юуг нь олж мэдгэж байгаа гэдэг тактик төр боловсруулж байгаа хэл та. Тийм нэг ингэ соёл тааруулсан. Тэр юмудаас харж байгаа. Яг хөтөж тайлбарлагч хийх тэр хүсэл зорилго нь байна уу? Тэг чинь их сонин нэг юм үзэгдэл байгаа сонинж байх үү? Нийтлэг салбар нөгөө хөлөглөлийн чанартай учраас ялангуяа аюулын хөтөж тайлбарлагч нар дээр нөгөө доктортой байдал бага байдаг. Тэгээд энэ зорилгоор л бид энэ 3 сард хийсэн тэр нөгөө нэг тур продуктаас авсан судалгаагаар жуулт нөгөө хөтөж тайлбарлагчдын тоо гаргаж байгаа байхгүй 2 жил тутамдаа бид нэр ахыг зорж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө энэ салбарт хэр удаж байгаа нь хамаар. Тэнгүүд чинь компани өөрийнхөө хөрөнгөөр тодорхой хэмжээний ингээд сургалт ингээд хийгээл тэр хөрөнгө оруулалт хийсний дараа яваад. Хөрхий. Тийм. Тэнгүүд чинь нэрсээр хандлага бол байна. Тэр чинь тэр компаниудаас ийм хэрэгжлийн сургалтыг сайн төгссөн тэр хүмүүсийг аваад тэгэл тэрэн дээрээс өөрсдөө соёлыг мэдрүүлэх тэр сургалтуудыг хийх шүү дээ. Маш их мөнгө зарсан дараа нөгөөдөл маань яваад өгөх чинь маш их таа. Тийм. Заавал эдийн засгийн тэр заавалтай ажиллах уу? Яг хөтөж тайлбарлагч хийж жуулчдын маань аваа явахад бидний яг төвшөөд байгаа үйлчлэгийг харуулж чадах уу? Тэр бүх зүйлийг л харж ил сонгодог баг. Мэдээж хэлний чадвар байгаа. Үнсэн чадвар. Гэхдээ тэр бид чинь яг хэлэх гээд байгаа тэр зүйлийг ойлгуулж байгаа бол тэрийг бас нэг амар төрлөх хэл шиг бас авч үзэхгүй шүү дээ. Тийм. Яг тэгэхээр бид нар чинь Монгол тэр Монголд сурсан англи хэлээр Франц хэлээр ярих маань тухайн жуулчин бас нэг өвөрмөц мэдрэмж төрүүлж байгаа шүү дээ. Тийм. Тэгэхээр тэрийг бол бас тодорхой хэмжээнд надад цаантаа авч үзэж байх. Гэхдээ хэлж байгаа санаагаа илэрхийлждэг. Тэр хүүхдэд нэг тийм аюулын хөтөж тайлбарлах хийгээ авчих нэг потенциал байдаг та. Нэг хандлага, мэдрэмж, цагаа барьж байгаа байдал. Тэр нь бол тэгэл базаах гэж юм уу хандлага юм шүү дээ. Тэгээд юм хандлага буюу өөртлөөс үнээс илүү өөртлөөс юм хүн илүү танигддаг. Тэгээ одоо бид нар чинь энийг нь
нэг ёс зүйн дүрмээр одоо ингэ байх гэдэг чинь кодлох гэдэг. Тэгээ сая одоо нийслэлийн аж үйлчлэгийн газраас санаачлаад хэд хэдэн байгууллагатай хамтраад тэнд манай байгууллага хүртэл орсон л доо. Тэгээд Улаанбаатарт мөрдөгдөх аялын хөтөж тайлбарлагчдын одоо ёс зүйн дүрм гэж байна шүү дээ. Тэр маань та ямар хүчлэлттэй байх юм, ажлаа яаж хийхэд ямар үүрэг байхын нөгөө талдаа бас ямар их байна гэдэг дахиад бодож байна. Тэр дүрмийг хаанаас олж шүү? За нийслэлийн аж үйлчлэгийн газар компаниуд тараасан байна. Тараасан. Онлайн жишээлбэл ингээд зүгээр байж байгаа хөрхөн байгаа юм шиг. Угаага тэр нөгөө нийслэлийн аж үйлчлэгийн газрын юун дээр байна. Сайт дээр. Тий. Мэдээлэл Танай сайт хэрэг чи. Танай сайт дээр байгаа. Манайх хоёр вебсайт албан ёсны мэдээлэл тэргээр хийгээд Facebook хуудасаа бол ер нь түгэх тийм зорилготойгоор ашиглаж баяг. Тэрнээр тавьсан байх хэрэгтэй. Өөрөө чи одоо шилбэл хөтөж тайлбарлагч хүн гэхээр одоо заавал нөгөө сертификат таах хэрэгтэй гэдэг байгаа шүү дээ. Тэгвэл яг энэ зуны 3 сард хоёул түрүү ахаад ярьсан шүү дээ. Зуны 3 сард ч юм уу эсвэл яг ажлынхаа хажуугаар өөрөө амар дуртай аялах ч юм уу тий. Тэгээд мэргэжлийн байгаад чадах юм бол тэр хүмүүстэй дэшээ хөтөж хийя гэх юм бол яг тэр хугацаанд ямар байгууллагч ч эсвэл яг хаана хандах хэрэгтэй вэ? Шууд компаниуд хандах хэрэгтэй юу? Эсвэл арай өөр танай холбооч юм эсвэл арай сургалтын дүр хандах хэрэгтэй. Би нэг хөтөж хийя гэдэг ингээд шууд байгууллага руу хандах юм бол байгууллагууд бол хамгийн дөрөв за чи ямар нэг сонголт хамаарсан гэж асууж байна. Тийм ээ. Тэгэхээр яг одоо бол бас тур операторд ажиллах багш нар маань иймэрхүү шаардлагуудыг тавьдаг болсон байна. Гэхдээ л хэрэгжлэгээгүй явж байгаа зөндөө олон хүмүүс байна. Тэгвэл одоо тэр нэг хяндаг байгууллагууд байхгүй шүү. Зогсож байгаа за таны юу ч хаана вэ? Өмөлгч хаана вэ? Гэдэг байгууллага байхгүй байгаа учраас заримдаа бүр хоолой тулцсан үедээ бол гэрчлэгээгүй хүмүүсийг явуулчлах. Гэхдээ гэрчлэгээ хэрэгтэй байна гэж үзэх юм бол одоо энэ саяны миний хэлсэн дөрөв сургалтын төвд бол гэрчлэг болгож байгаа. Манайхын хувьд бол тодорхой оноо түрээд 80% дээш гэж үзвэл гэрчлэг болгож байгаа гэсэн. Тэгэхээр манайхаас очиж байгаа гэрчлэг бол энэ хүн бол 80-аас дээш үнэлгээтэй. Тэр нь бид нар зөвхөн дүнгийн биш тухайн үед сургалтын үеэр гарч байгаа хандлагууд байгаа. Бидэрт бас тэрийг гаргадаг асар олон. За энэ бол их нэг хөтөж хийж болохоор мөшөөл гэсэн хариулт дээ. Тухайн үеийн л одоо сургалтын үеэр байгаа тийм гэрийн даалгавар өгч байгаа юм шиг. Тэр гэрийн даалгаврыг гүйцэтгэхдээ яг жуулчныхаа өнцгөөс харж чадж байна уу, тэр бүхэнд хэрэгжүүлж чадж байна уу, цаг тухайд нь өгч чадж байна уу гэдэг чинь. Жуулчдад Монгол хүн буюу хөтөж үйлчлэгээ үзүүлж явж байхдаа ч юм уу ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн тийм манайтай асуудал гарвал энэ аль улсын жуулчин бэ эсвэл Монгол хүн гэж юм уу аль улсынх нь одоо хуулиар шийдэх ч юм уу тиймхүү фактор болно. Тийм байна. Надад ч их гоё асуулт. Ер нь бол жуулчд маань бас янз янзын хэрэг төгт өртөх тохиол нэрсэр үү. Тийм. Тэр нь за хамгийн нэтлэгээрээ хулгайн хэрэг өртөх заримдаа амь насанд нь хүртэл ерөөсөн кейсүүд байдаг шүү дээ. Заримдаа нөгөө бие махбодд нь гинтл учруулсан ийм олон төрлийн юм байдаг. Гинт хэрэг байдаг. Энэ нь гинт хэргийн шин чанартай бол яг тухайн үед Монгол улсын хуулиар шийдэж байгаа. За тэгээд бид нь юу яасан гинтл учруулсан. Эсвэл заримдаа жуулчин өөрөө түүнийг гинт хэргийн шин чанартайг мэдгүй өөрөө оролцсон байдаг байхгүй. Манайд ч одоо нөгөө бие үнэлэх энэ тэлийн чиглэлээр нөгөө юу ч юм бол хоригдсон шүү дээ. Хөлшөөр тэнгууд чинь зарим нэг байдлаар саваагүй гэдэг юм уу, тиймэрхүү юм бус орнд байдаг ч гэдэг юм уу боддог байдлаараа тиймэрхүү юм нөхцсөн байдаг тийм шиг байдаг. Тэгэхээр энэнийг хизээ хаа зохицуулах юм гэхээр Монгол хуулиар зохицуулах одоо миний мэдж байгаа гэсэн. Дээрээс нь хөтөж тайлбарлагчийн одоо манай сургалтаар бол олгож байгаа юм юм. Та жуулчныг халамжилна. Аюулгүй байдлыг нь хангана. Энэ аюулгүй байдлыг нь яаж хангах юм гэхээр морь тэмээн дуунуулахаар хязгаарлагдах байхгүй юм. Морь тэмээн дуунуулахад аюулгүй байдлыг нь яаж хангах үүдийг байна л да. Гэхдээ аюулгүй байдал гэдэг маань паспортаа алдчихвал яах юм? Алдахгүй байхын тулд юу хийх хэрэгтэй юм ч гэх юм. Алдсан байвал ямар шалтгаантай алхмуудыг яаж хийх ёстой юм ч гэх юм. Энэ бүх юмнуудыг заагдсан. Тэгэхээр миний тэр халамжлах үүрэг хаана байна уу? Тэрийг маш сайн мэддэг. Тэнгүүд би одоо нөгөө халамжилж байгаа юм чиндээ энэ жуулч маань надад мөнгө төлсөн. Тэнгүүд тэрний жуулчны маань тавьж байгаа зүй ёсны бус хүсэлтийг би биелүүлэхгүй гэсэн үг байхгүй. Тэр маань халамжийг хязгаар гэсэн.
халамжилж байгаа нэгээд цац явъя ороо явчих гэж босхгүй гэсэн. Тэр чинь давхар жуучны эрсдэлд оруулахаас өөрийн эрсдэлд оруулж байна. Нөгөө талдаа компаниас эрсдэл оруулж байна. Тэгэхээр энэ чинь сургалтаар өгсөн тэр мэдлэг ахаад жуучин тур оператор хоорондын байгуулсан гэрээ гэж бас байгаа. Хоёрт нь ажил болгогч эдийн хүч тайлбарч харны хооронд хийсэн гэрээ байна. Тэгэхээр ёс зүйн кодынхаа өрийн чи ийм үйлчлэгээ үзүүлнэ. Харин энэс гэдсэн үйлчлэгээ үзүүлж байгаа үүсгэсэн одоо юу байдаг бол өөрчлөлтсөн асуудал энэ гардаг бол чи хариуцна, жуулч хариуцна гэсэн үг байхгүй. Тийм үү те. Тэгээ энэ чинь бас зааглалсан байгаа шүү дээ. Юу заасан байна вэ? Жуулчин маань морь унжгаад унаад гараа авчих гэж бодъё. За тухайн үед энийг хинний буруу байсан бэ гэдгийг гаргаж ирэхийн тулд дэвш тайлбарлагч та аюулгүй зааварчилгаа өгсөн үү гэдгийг хамгийн хамаасан байсан. Үгүй байвал энэ бол цэвэр хөтөж тайлбарлагч алдаа болж байгаа. Яг гэвэл Монгол морчин ямар онцлогтой юм, ямар эрсдэл үүсгэх юм, тэр бүх аюулгүй зааварчилгааг өгөөд аюулгүй хувцаар хангаад тэр үнийг унуулах хэрэгтэй. Энэний дараа мань нэр унсан болов. За би харин аюулгүй зааварчилгаа өгсөн байсан. Минийхийг дагаагүй учраас энэ унсан. Тэгвэл энэ хүн өөрийнх нь буруу болж байгаа байхгүй. Хэрвээ тэр хүнд өгчөөд тэр хүн өнөөсөө унцаад дараа нь ингээд асуусан чинь одоо өгөөгүй гэдгийг гүрүүлэх. Бусд нь одоо тэг заавал гэрчтэй бөөрөлөө хинч одоо жуулч намчаасаа гэж бодохгүй шүү дээ. Бодохгүй жуулч битүү унцаасаа юм найлаа. Тийм тэгвэл яг хоо тэр донд нөгөө бусад жуулчд маань гэрчлэг байх гэж би найдаж. Гэхдээ бүр одоо компаниас эсвэл бидний сургалтын дээр юу шаарддаг вэхээр энд нэг аюулгүй ажиллагааны дүрм гээд за энэ бол эрсдэлтэй төрлийн аяллаа одоо юу вэ шүү? Activity байгаа маа. Ийм аюултай та энийг чанд мөрднөө. За энэ дээр гараа үсэж байна. Сайн компани чинь тийм юм өгч явуулдаг. Заримдаа бид Монгол хүмүүс болохоор ч тийм юм уу. За энэ чинь нэг ясандаа та өгсөн ч өөрийн хогшин өгж байгаатай адилхан юм зурулж ирсэн ямар ч өгөөмтэй гэж бас заримдаа жоохон үүсгэх юм байна тий. Тийм гэхдээ энэ чинь нэг стандартахгүй бас. Мөртгөлжтэй шүү дээ. Тэгээд тэрнийг зуруулаагүйгээс болоо нөгөө хүмүүс гээ хэлээгүй бол одоо бас нотлог баримт байхгүй бол одоо заавал гадаад жуулч гэхгүй одоо бид нар ч гэсэндээ ч юм уу манай уулын ажил сонирхож одоо хүүднөрөө ч юм уу явах бол тий өндөр уул руу явах зурдаг шүү дээ. Би сайн дугаараар явж байгаа нүнэ гэж зурдаг. Гэж зурдаг шүү Монгол дотор. Тий би нэг Тайландд явж байгаа банжи жамп гэхгүй. Тэгдэл бол биш яг зурж тий. Бас нэг төрлийн бас шийдэх том юм хөдөлшгүй барьж штэ тий. Хөдөлшгүй өстой. Тий. За одоо манай travel podcast ер нь өндөрлөлт өгч юм. Тэгээ манай travel podcast-ийн маань өөрөө бол хариуцлагатай аялал жуулчлалын төлөө гэх юм. Яг үнэхээр хүмүүс нэг одоо хариуцлагатай байснараа ер нь яг ямар үр дүн гардаг юм бэ? Хариуцлагагүй байхаар ямар үр дүн гардаг юм бэ? Тэгээ хоёр эсрэг цэцрэг. Эннийх нь нөгөө нэг хариуцлагатай байвал яах вэ гэдгийг мэдээлэх зорилготой. Өөрөөр хэлбэл бол хариуцлагатай аялал жуулчлал гэдгийг ер нь яг хөдөж тайлбарлах зүйлтэй холбох юм бол ямар хөө ойлголт, ямар хөө мэдээлэл юм босод өгөх бол. Хариуцлагатай. Тийм. Яг хариуцлагатай сүүлийн үед их олон янзаар гэдэг шиг тийм. Эко, ногоо, сүүл, урилга уршлыг, ажиллагаа уршлыг эсвэл доктортой аялал жуулчлал, хариуцлагатай аялал жуулчлал тус-тустай нэг жоо ялгаа байгаа хэрэг. Тэгээ миний хараад бүгд өдөр нэг юм шиг тийм. Миний хараад бол ингээд нэг ижилхэндөө ойлгогдоод ах шүү. Гэхдээ нарийн хараад янз янзын ялгаа байд юм шиг байна. Тэгээ эко аялал жуулчлал гэрээ бас илүү байгальд байгаа тэр амьтан болон ургамлын одоо экосистемийг хамгаалсан тэгэнгүүт хариуцлагатай гэвэл илүүтэй доктортой гэвэл илүүтэй одоо нутгийн иргэдийг илүү одоо аялал жуулчлалд оролцуулсан гэх юм уу. Ийм нарийн нюанс байна. Гэхдээ ерөнхийдөө бол ойлгоцсон. Энд байгаа нөөцөө аялал удаан яг доктортой хэрэглэе гэдгийг санаад байгаа гэж би бодоод шүү дээ. Тэгэхээр хөдөж тайлбарлагчийн тухайд бол сургалтын дээр манайд бас нэг хичээл өгдөг доктортой аялал жуулчлал гэдэг юу юм бэ? Тэгээ доктортой өөрчлөлт дундаа доктортой аялал жуулчлал гэдэг юм байна шүү дээ. Тэгээд энэ баланс нь алдагдсан одоо масс аялал жуулчлал хөгжөөд тэр нь ямар сөрөг нөлөө үзүүлж байгаа орнуудын жишээн дээрээс авч тайлбарлалт байна. Тэгэхээр аялал жуулчлалын энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог хүний нөөцийн хувьд аялын хөтөж тайлбарлах даа ялангуяа Монгол орныхоо талаараа ойлголтгүй тэр хүмүүсийг дагуулж явдаг соёлын илжид утгаараа энэ хүмүүс бас энэ доктортой аялал жуулчлал, хариуцлагатай аялал жуулчлал гэдгийг ойлгодог байх хэрэгтэй гэдэг тийм шаардлага бас байна. Тийм учраас манай хөтөлбөртөө оролцсон.
Тэгээд одоо та нар сонсч байсан байх та энгийн чимээ байдаг шин. Чор харагдангууд нь жуулчдаа сэтгэлийн хөдлөхөөр ингээд тууцсан. Тийм ээ. Зээг харагдангууд нь зургийг авах гэж байгаа машинаараа тууцсан. Тагаад дахиад өгдөг тийм. Скул бол юу гэдэг элсэн махны орой дээр машинтайгаар зураг авах гэж хэлдэг юм. Эднийг хийснийхээ үр дүнд энэ нь ямар сөрөг нөлөө үзүүлж болох вэ гэдгийг бид нар хувь нэмийн төвшөнд ойлгох хэрэгтэй байхгүй тийм ээ. Нэг зэрийг тууснараа бэлчээрээс нь хавдуулах ч гэдэг юм. Энд ямар сөрөг нөлөө хэлтэй байж маа. Тэгэхээр энэ бүгд чинь яг энэ хариуцлагатай гэж байна. Шууд холбоотой байхгүй. Скул би жуулчныхаа сэтгэл хангамжийг хамгийн өндөр байлгахын тулд юм болгоныг хийнэ. Энэ зөв буруу тий. Тэгэхээр энэ чинь хариуцлагатай гэдэг энэ нэг чиг өөргөө барих хэрэгтэй надад. Тийм ээ тий. Айлд ороод бид нэр одоо тэр доктортой айлж уулзлынхаа бодлогоор бол ингэж юм байлаа шүү дээ. Доктортой айлж уулзал маань эдийн засгт ямар нөлөө үзүүлж байна? Тухайн орныхоо соёлд ямар нөлөө үзүүлж байна? Нөгөө хүн амд ямар нөлөө биш ээ хүн ам гэхээс илүү нөгөө байгальд нь ямар нөлөө үзүүлж байна? Тэгэхээр чинь айлтын орлого эдийн засгийн нөлөө. 1950 оноос хойш дэлхийн аюулгүй байшин байгууллагын хийлгэсэн судалгаагаар 50 оноос хойш энэ ковидыг үл тооцох юм бол тасралтгүй өсч байгаа юм шүү дээ. Тасралтгүй ингээд 1.8 тэрбум хамгийн сүүл. Тэгээ манай Монгол улс чинь 2050 он гэхэд аюулгүй орлого маань уул уурхайгаас орлоготой тэнцэнэ гэдэг ийм эрчимтэй өсч байгаа салбар тооцогдсон байна. Тэр ихчээрээ явсан байна. Ихчээрээ явж байгаа. Тэгэхээр яг ковид одоо ингээд дуусаад энэ ирч ахаад ингээд нэгдэх баг. Ер нь бүх улсууд энэ аюулгүйчлийн чиг хандлага эрчимтэй байна. Тэгэхээр чи нөгөө талдаа энэс үзүүлэх сөрөг нөлөө юу байгаа юм бэ гэдгийг бид нар урьдчилан тооцох хэрэгтэй болчих чинь. Энд чи яг энэ тэр үрээтэй байхгүй юу? Таараа тийм байсан чи шүү дээ. Тэгэхээр энэ чи нөгөө энэ салбарт оролцож байгаа хүний хувьд ч гэсэн миний оролцоо чухал байгаа байхгүй юу? Яг тэгэхээр бодолд масс аялал жуулч хөгжсөн тэр улсуудад жуулчны үзий ядад эхэлж байгаа байхгүй юу? Тага эндээс яв. Тэгэхээр энэ чинь явандаа миний нөгөө хоолоо олж идэх бизнес сөргөр өсөж байгаа юм. Тэгэхээр энд миний оролцоос чухал байна гэсэн. Тэгээ зүгээр хамгийн наад зах нь хөтөж тайлбарлагч хүний хувьд наадуулж хэлэх юм бол одоо тэгж амтнд дөхөө болёо. Тэ. Скул амтнд итгэх ойртохоо болёо. Үзмэрт одоо бид нар чинь буган чулуу хээр байна. Яг хөө тэнд маш хөргөөд хурж ил байгаа. Гэхдээ энэ чинь тэр чинь археологийн үнэт доторх. Бид нар хамаагүй ингээ хүрээд иж болохгүй шүү дээ. Тэгэхээр шүүмж одоо бүрдсмаар харна болно. Тэ. Гэмтэн. Тэ. За тэгээд энэ чинь яг бол хов яг. Тэгээ энэ нөгөө нэг соёлоо бид нар бас тэр хүмүүсээр ингээд дагуулах, хөндлүүлэх. Яг хариуцлагатай аялал жуулчлал хөгжихэд бол ер нь хөтөлбөртэй аялалчийн оролцоо ер нь баг дийлэхгүй. Нөгөө нэг 5 зарчмын чинь нэгдэх байх шүү дээ. Хариуцлагатай. Тийм ээ. Хариуцлагатай байна. Ахаад нөгөө сануулгах чинь хамгийн дөрөнд нь хариуцлагатай мэргэжлийн үйлчлэгээ үзүүлнэ. Мэргэжлийн үйлчлэгээ үзүүлж байгаа ингээд би одоо тэр хүмүүсийн сэтгэл хангамжийг хамгийн өндөр зэгт байлгахын тулд өөрийнхөө хийх ёсгүй гэсэн үг шүү дээ. Нэг тодорхой хэм хэмжээнд байдаг. Мэргэжлийн гэж байгаа шүү дээ тийм чинь. Тэрэнд нь би сэтгэлийн хөрөнгөд гоё зураг авахын тулд зээг дуулах гэсэн үг шүү дээ. Хоёрт нь тухайн орон нутгийнхаа мэдээлэл өгөх юм бол өмнө бот байна. Тэгвэл өрөөсгөл ойлголтоос хол байна шүү. Шашин чинь. Би одоо маркет трафик шүтдэг байж болно. Тэгвэл трафик яриад ивэл нөгөө Америкээс ирсэн жуулчтай ямар санагдах вэ? Нэг хэсгийн давдаг байж болно ш, нөгөө хэсгийн давдаг байж болно. Тэгээд нөгөө хүмүүсийг тавцуулдаг мөнгөний хүчин шашин ус төр ирсэн. Энд дээр бас нэг юм наадаа цаатаа заагтай байх хэрэгтэй. Гуравт нь бид нөгөө мэргэжлийн энэ үйл ажлыг хийхэд оролцогч талуудтай хариуцлагатай эрхтэг шаардлагатай гэж харилцсан гэж. Тэгэхээр би жуулчин даагийнхаа сэтгэлийг хамгийн өндөр түвшинд байлгахын тулд жуулчны баазаас болохгүй юм хийж болохгүй гэсэн байна. Баар хаачаад тахтан чи архив гэж хэлж болохгүй гэсэн шүү дээ. Дөрөвт нь болохоор би чинь яс цаашлаад хэвлэх хэрэгтэй. Тавт нь улс орноо сурталчилгаад хувь нэмрээ оруулж байгаа гэдэг ийм том үр хөвлөж байгаа. Хөтөч гэдэг бол яг хөтөч гэх юм уу? Хөтөч тайлбарлагч гэх юм уу? Орчуулах гэдэг. Ер нь бол аялын хөтөч тайлбарлагч гэж хэлнэ. Нэшлэн. Тэг. Яг тэгэхээр бид нарт чинь яг ажил үргийн гол концепцийн нэг нь мэдээлэл өгөх. Тэр мэдээлэлээ бид нар чинь их тайлбарлаж өгнө шүү дээ. Их хүнд ойлгомжтой, мартагдхааргүй. Тэг чинь олон статистикүүд гэдэг байхгүй. Тоо мэдээллийг хаана хэрэглэх юм хэлэх. Тэгэхээр зөвхөн аялын хөтөч гэхээр чинь бид нар бас замчлах, газарчлах гэдэг утгыг агуулдаг байгаа учраас авталтанд тайлбарлагч гэж. Тийм байна. Дотоодын аялал жуулчлалын хөтөчийн талаар хэр анхаарч байна? Одоо дотоодын аялал жуулчлалын хөтөчийн сургалт хийд юм уу? Одоо сүүлд нэг
Улаанбаатар гişийн төвдөр нэг зарагдсан. Өөр бол би нэг айхтар яг дотоод ярьж үйлчлэх зорилсон тийм хөтч бэлддэг газар байв. Танах гэж юм. За одоохондоо бид нэр донор байгууллагуудад зарим төслийг хэрэгжүүлээд яг орон нутагт хийсэн туршлагууд бол бий. Тэр нь бүр одоо тухайн парк эсвэл охины өмгөж гэх юм уу, ёлын амж гэх юм уу, эсвэл хойд тайгад яг тусгаалan бэлтгэж сургалтууд яг тэр орчинд нь явж ирсэн туршлагууд байна. Дотоод ажиллаж байна. Одоо хөтөж тайлбарлагч нар шүү дээ. Өөрөөр хэлбэл цаадан хүмүүс дотоод ажиллаж ирвэл та нар яах ёстой, яаж үйлчлэх ёстой, юугийн тавилах ёстой, өөрчлөгч гэдэг гараад шийд яг орчинд нь очиж юм гоё юм тий. Тийм туршлагууд байна. Тийм. Тэгээд ер нь бол хөтөж тайлбарлагч хүнийг заавал хадаад хэлтэй биш. Дотооддоо бас дотоодынхны хаамж өгдөг гэдэг утгаараа манай энэ зааж байгаа энэ хөтөлбөрт байгаа энэ ур чадвар бол дотоодын хөтөж тайлбарлагч нар ч гэсэн хамаатай. Зөв. Тэгээ манайх чинь бол гадаад заадаггүй шүү дээ. Эсвэл ерөнхий мэдээ заадаг. Зөвхөн техник заадаг. Тэгээд тэр ерөнхий мэдлэгээ бид нэг ингээд гаргаж тавихтаа хүртэл ямар техникийг гаргаж авах гэдэг өөр матрикс юм байна. Хүн чинь хамгийн түрүүнд энэ юу юм гээд за хэдүүлээ нэг юм жишээ авах нэрэ. Жоо хадгарч байгаа. Өдөртийг авах шүү дээ. Мөцөд орсон чинь ингээд баахан гоё дээл. Тэгээд тэр дундаас ингээд нүдний анхаарлыг татж байгаа ингээд гоё торготой, улаан өнгөтэй, олон зүүсгэлтэй тийм ингээд анхаарал татчихж болно шүү дээ. Гэхдээ хөтөж тайлбарлагч хүн аль нэр анхаарлыг татчих байгаа юм бэ? Гэвэл тэр үзмөрийн яг жуулчдын анхаарлыг татах тэр мэдээлэл нь хаана байна гэдгийг хамгийн түрүүнд олох хэрэгтэй байна. Тэгэхээр хүний яагаад юу хизээ хаанаас гэдэг энэ асуултанд хамгийн түрүүнд энэ үзмэрийг онцгойж гарч ирэх тэр асуулт аль нь вэ гэдгийг өөрөө мэднэ гэсэн. Тэгвэл тэр олон дээлнүүд донд чинь хамгийн анхаарлыг татсан нь баг хүний нүдэнд тусгааргүй тийм үзмэр байдаг байхгүй. 1000 жилийн настай эсхий хэвнэг. Тэгвэл хүн чинь 1000 жилийн настай эсхийгээр хийсэн хэвнэг хүмүүс чинь хүний шууд анхаарал татж байгаа. Тэр нь гэж дээл гэсэн. Тэгвэл эсхийгээр хийсэн тэр органик зүйл гэдэг чинь яг 1000 жил хадгалагдчих юм гэж санаа байна. Тийм тийм. Органик зүйл чинь хамгийн түрүүнд ингээ уусаар хадгалах хэрэгтэй шүү дээ. Задардаг. Тэгвэл тэнд байна гэдэг чинь энэ өөрөө асрах баялагийг агуулж байгаа мэдээллийг агуулж байгаа үзэн байна. Тэрлүү анхаарлыг хандуулахын тулд энэ бол эсхийгээр хийсэн хэвнэгээ гээд тайлбарлахаас илүү 1000 жил өнгөр шууд хүний анхаарлыг татдаг. Яагаад гэдэг. Тэгэхээр бидний нөгөө мэдээд байгаа зүйл маань жуулчанд очихдаа яаж очих вэ гэдгийг бид нар мэдэхгүй бол энэ чинь мэдээлэл болгож өгч чадахгүй байгаа. Энэ чинь техник гэсэн. Одоо ингэ хоёулаа ярилцж байна. Би бол ингэ ярилцж байхад ингэ ахаад үтс тайлбарлагчийн талаар ингэ бүр цаашаа ухаад ярмаар зөндөө юм байдаг бэ. Танд ингээд нэрэн шүү. Асуулт бэлдэж байхад бол за нэг иймэрхүү хүрээнд ярих болоо ус яг өөртөө чи ярьсан зүгээр ингэ цаашаа улам ингэ хамруулаад өшөөгөр мэдмээр ч юмуд их байт юм байна. Тэгтээ бол мэдээж одоо нэг айлууд хугацаатай тий. Тийм учраас одоо хоёулаа ярилцлага бол яг ерөнхийдөө энэ хүрээд өндөрлөе. Тэгээ цаашдаа бол маш олон одоо мэдээлэлүүд өгөх тийм хоорондын гоё ажлуудаас өрнөх байхыг сууж болж болох тийм ээ. Сүүлийн асуулт. Материал подкастын сүүлийн асуулт. За. Шинээр манай ажлын салбарт орж ирэх гэж байгаа. За хөтөж тайлбарлагч хийх гэж байгаа. Өөрөө тийм хүсэл тэмүүлэлтэй зорилготой хүмүүс. Яг өөрөө хувийнхаа зүйлсийг ямар зөвлөгөө өгөө. Нэг сайхан нэг тоолж байгаа юм уу таамаг өгөөл. За та нар эхний ээлжинд ингээд ийм тавыг гэж үзсэн байхад. Тэгээд мэдээлэл тэрнээс цаашаа өгөн бол хөгжиж штэ. Өөрийгөө хөгжүүлэх хамгийн чухал асуудал. Одоо их тийм ээ. Тийм шинээр орж ирж байгаа тийм. Жишээлбэл одоо юу гэдэг тийм цаг баримтлах. Одоо нөгөө төрөний ярьдаг цаг баримтлах гэхлээр энэ иймэрхүү таамаглалууд гэдэг шүү дээ. Яг нь заавал ажил жуулчлал гэж байгаа юм шиг. Ер нь бол ажил жуулчлалд орж ирья. Энэ салбарт ажиллая гэх их гоо салбар. Энэ нөгөө орлого нь тэг шуурлагддаг. Хүн болгон эндээс ашиг хүртэж чаддаг. Тэгээ нөгөө талдаа одоо жишээлх юм би өөрөө хөтөж тайлбарлагч хийснээр асар их танилтай, асар их одоо мэдлэг гэх нь хаашийн Монголын талаарх үнэн зүйл юу гэдэг юм бэ гэдэг айгүй их олж байгаа байхгүй тийм. Гадаад хүний нүдээр хараад биний үнэн зүйл өнөөдөр энийг алга болгож болохгүй тэр үнэн зүйл маань энэ юм бэ шүү гэдгийг хүртэл маш их ойлгодог ийм сайхан салбар. Тэгэхээр орж ирэх гэж байгаа энэ салбарт ажиллах гэж байгаа үнэхээр сайхан салбар гэдгийг хэлмээр байна. Тэгээ бас давтаа морил гэж бас хэлмээр байна. Гэхдээ энэ ч маань альбаа ажлыг хийхэд хүүнээс заавал нэг хариуцлах шаардлагатай. Энд нь юу гэдэг юм хэрэг та цаг баримталж явах хэрэгтэй.
Тийм ялангуяа чаддаг байх хэрэгтэй. Ялангуяа хөтөч тайлбарлагч хийж яг гэж үзвэл аялал жуулчны салбар тэр чигээрээ үйлчлэгийн салбар учраас та бүхэн хүнээс үг сонсч чаддаг байх. Багтмаас ингээ архих хэрэгтэй. Зарим тохиолдолд тэр одоо хүний үгмүүд дандаа бидний цааш сайжрах тийм утгатай үгмүүд байдаг учраас эдийг маш сайн сонсдог байгаасаа гэж бодож байна. Тэгээ сонсогч байх хэрэгтэй. Сонсогч байх хэрэгтэй. Тийм тэгээд бас багийн тоглогч байх хэрэгтэй гэж. Энэ бол багаар явахгүй ганцаарчлагддаг тийм бизнес биш байхгүй. Энэ салбар биш. Тэгэхээр бид нар зөвхөн жуулчнаа дагуулад явхад л нисэх дээрээс ихүүлэл гаалын ажилтан буцах хүртэл маш олон хүмүүсийн хүнтэй харьцдаг. Тэгэхээр бас нэг талдаа нэг хүнээс хамаарчулах тийм их эмзэг салбар учраас багийн тоглогч байхыг маш их шаарддаг. Бие биендээ тусч байх их шаарддаг. Тиймэрхүү. Тэгээд мэдлэг хамгийн сүүлд нь бол байгаль түүх улс орны чинь онцлог яг юу өнөөдөр Монгол болгож байгаа гэдгийг маш сайн мэддэг байх хэрэгтэй. Тийм. Өнөөдөр бурхан шашинтай олон улсууд байна шүү дээ. Тэгвэл Монгол улсын бурхан шашин юугаар онцлог юм? Энэ бурхан шашин өнөөдөр Монгол улсыг яаж өөрчилсөн юм? Тийм. Тэгээ ер нь бол альва юмыг өгөхдөө тэр хоёр талыг нь анзаардаг. Сайн илтгэгч байх хэрэгтэй. Хүн yoo зөв ойлгуулж чаддаг. Тийм ярианы хүчээр сайтай юм уу юу гэдэг. Тэгээ одоо англиар бол people skill, communication skills гэдэг энэ харилцааны чадвар. За тэгээд юу илтгэх чадвар. Илтгэх гэхээр бас яг тайзан дээр гарч илтгэж байгаа юм шиг яг л үнэн гоё байдлын тийм харилцаа бас хэрэгтэй. Тэг ингээд дурдаад байвал хөтөч тайлбарлагч байх хэрэгтэй чанар маш олон байна л да. Тэгээд байвал бас хүмүүс чинь ямар ядаргаатай их үйл үүдэг бас. Тэгээд сайхан салбар л да. Орж ирэнд би жишээ нь одоо мэдгүй орж ирэхдээ би тухайн үед нэг хэлэхэд бараг л хавьдныхаа төлбөрийг бол юм уу л гэж бодчихсон баг. Тэгэл одоо нэг бичсэн чинь 10 гарч яг амьдралын гол зурцаа авсан тийм ажил нь авах явсан. Тэгээд хөтөч тайлбарлагчийн холбоонд одоо сүүлийн 18 оноос хойш гүйцэтгэх цаглын хэмжээнд бид нар бүгд л яг хөтөч тайлбарлагч, яг л ижлэн хөтөч тайлбарлагч нар учраас яг бидэрт байдаг тэр сүр асуудлыг яваад шийдчих юм сайн тэгвэл явуудаа энэ асуудлууд маань нэг жижиг асуудлууд маань дагаад арилах байхаа гэж найдаж байгаа. Тэгэл бас томилж байна. Зөв. Одоо Монголд ирж байгаа жуулчид мэдээж бол хамгийн бага 12 30 5 6 гэх юм уу тийм маш олон улсаар аялчаад ихэнх жуулчид шууд Монголд ирж байгаач байгаа. Ихэнх жуулчид маас нь тэгээд тухайн орнуудынхаа нөгөө хүчнэртэй маш их харьцсан дуршлагтай нөхдүүд байна шүү дээ. Шууд ирээ манайхтай харьцаж байгаа шүү дээ. Тэгэхээр ялч юу одоо хөтөч тайлбарлагч хүмүүдэг бол Монгол улсын нэрийн хуудас тэгж бараг хийж болохоор тийм. За тэгээд энээр нэг сониос юу юм бэлээ. Хүн ингээд түрүүн нэг өөрөө хэлсэн шүү дээ. Хөтөч тайлбарлагч универсал хүн байх шүү дээ. Гэдэг нь бол хүн хөтөч тайлбар байг өөрийгөө өгч байгаа шүү дээ. Яаж зөв сурмаар гэдэгс ахгуулаад дээрээс нь одоо маань солонгос жуулчин өршөлтөг гайд гэдэг байхгүй солонгос тийм. Тэр болохоор ингээд нэг гэртэн орсон чаа нэг солонгос CD амар тоглолцсон. Тэгээ палашин дээр ингээд сүүлийн үед дуу татчин гэж судсан. Яг ийд нөгөө явдаг үе. Чи яах чаа надад удаа гэсэн чи ингээд бид нар хөдөө гараа явж байгаа хэсэг ингээд нэг чимээгүй явж байгаа ингээд гин солонгос дуу машин явахаар орчуугийн дуу ч юм уу тэр жуулчд амар байдаг. Энэ тэрэг хүний мэдрэмж шүү дээ. Тийм шүү дээ. Хүний мэдрэмж шүү дээ. Тийм. Би хэлсэн сонь шүү дээ. Би ингээ Америкт явж байгаа. За гоё төсөөлөлтэй тий. Америкт хоёулаа ингээ явж байгаа. Явж чи гээд Монголд одоо болсон гоё дуу яг бидний хэлэв тэнд ингээ машин тарчнууд манайс зүгээр шууд дагаад байна шүү дээ. Бараг ойлоо тий. Өөрч нь бас юу вэ? Утга орноос хангал юм шидэг болоо уцааж гисэн. Тэгээ бид нар гадны улсад аялахаараа бас маш их юм сурч мэдэрч чаддаг. Өөр үзгүй. Өвөл хөтөч тайлбарлагч бас ингэвэл гоё юм байна. Тэгвэл гоё юм. Бас энэ ажлыг илүү ихэнд бол аялалд бас маш их өөр үнцгийн мэдээлэл өгдөг. Тэгээ энэ чинь бас давхар хөгжүүлээд би одоо бас энэ ажлаасаа болоод гэрэл зураг сонирхдаг болсон. Тэгээс гэрэл зураг авдаг. Сонирхож. Энэ ажил маань намайг энэ хөгжүүлсэн байна. Нөгөө түрүүний универсал гэдэг чинь одоо орж байгаа шүү дээ. За магадгүй хоол хийж чаддаг хэрэгтэй. Зарим бол машин барьцдаг, зарим тохиолдолд одоо юу гэх юм анхаас зөндөлж чаддаг юм чи өөр тий. Гэл явчихнастэй. Би нэг хуулаад уршдаг яг нэ аялын сүүл чинь бас ингээд хамгийн чухал юм байх тоххой. Сүүл төгсгөл мэдээж хамгийн их аялал эхлээд хамгийн ихний 2 өдөр бол за нүүр харах энэ хөтөч маань хийм болоо
нэгээ тэгээд таних юм шиг та. Эндээс голоор амьсгал бүрдүүлэх, өөрийгөө хин юм бэ, энэ группийн ахлагч юу, би Монгол улсын төлөөлөгч юу бүх юм мэддэг шүү гэдэг тэр бүх юмыг бий болгох тэр хугацаа. За сүүлд ингээд ирнэ. За тэгэнгүүт чи хэллээ шүү дээ 50 60 орноор ирсэн хүмүүс Монголд ирнэ гэдэг чинь бас нэлийн настай хүмүүс байх гэдэг байна шүү дээ. Тэгвэл миний нөгөө нэг хобби өөрөө зураг авах учраас хаялын сүүлд нөгөө авсан зургуудаараа ингээд нэг тийм слайд шоу хийчихсэн. Тэгээ очисон газруудаа тухайн аялал тохиолдсон тэрний хөгжилтэй моментууд нөлөөс гарсан моментууд хүртэл байдаг. Скул яг өөрийнх нь нэг өөрийн мэдээгүй байгаа зургийг авангуудаа ингээд сүүлд нэг ингээд оройныхаа сүнэлтэй хоолны ингээд үзүүлэхээр тэгээ бид нар тийм газар очисон билүү энэ газрыг утсан билүү гэдэг бацаад нөгөө аяллаа дурсан санах тийм юм болд юм байл л дээ. Тэгээ дараа нь тэрийг ингээд үзүүлчихдээ заримдаа манай жуулчдаас 7-8 жилийн өмнө ирсэн жуулчдаас хүртэл шинэ жилийн мэдлэгээ ирчихдээ бид нар Монголын видеог үздэг сайхан дурсамж байсан гэдэг юм ярьж их сайхан боо мэдрэмж авчихсан. Тэгэхээр иймэрхүү зүйлийг ч гэсэн хийж байгаа. Тэгээд одоо нөгөө хөтөж хийх гэж байгаа хувь хүнийх нь яг өөр юм. Одоо статик гэж юм боосоо гэдэг юм өөр юм яг байгалаасаа өгч зурж чаддаг мэдрэмж гэдэг юм. Тэр дээрээс өөрөөсөө ажиллаад гүнтэй айцах зүйлийг хийж байгаа гэсэн. Яг нэг хувийн хүний байгалаас өгсөн чансан гэж байдаг. За холбооч одоо юу хийж цаашдаа яг одоо юу төлөвлөж байна гэдэг энэ асуудал ингээд за тийм одоо яг бид нар хөтөж тайлбарлагчдаас судалгаа аваад тэрнээс гарсан үр дүн санал зөвлөмжийг шийдвэр албан байгуулалтад хүргэсэн. Тэгээ сая ерөнхий сайдын уулзалтын дараа уулзалтан дээр ч саний судалгаанаас гарсан зарим санал зөвлөмжүүдийг өгсөн байна. Тэгээ зарим нэг юмуд нэг шийдэх төвшөнд явж байгаа юм байна. Тэрнтэй холбоотой яг аль жуулчлалын сайдын дэргэдэх одоо бүлэг байгуулагдаад тэн дээр бас манай холбоо нэлээд загвар ашиглах болов хүмүүс томлогдсон. Дотроо юу гэж юм хэрэг ялж байхгүй хөтөж тайлбарлагч нараа боловсруулах мэдлэг өгөх сургалтад бол сар бүрт ингээд зохиогоод онлайнаар тухайн одоо үүсэл байгаа нөхцөл байдлаас онлайн хийгээд яг тийм бас идэвхтэй оролцоо гэж хэлмээр байна. Зөв. Манай энэ подкастын доогуур бол одоо яг манай мэргэжлийн хөтөж тайлбарлагчдын холбооны холбоо барих хаяг сайт нь бол гарч байгаа. Тэрээс энэ ярилцлагыг сонсож байгаа хөтөж тайлбарлагч нар цаашаагаа ингээд хөтөж тайлбарч болох зорилготой хүмүүс намайг ганцхан тэр биш те жуулчны бааз түүрэ проект зочд буудал хин ч гэж бол маа салбарын хөв хүн одоо хөтөж тайлбарчтай холбоотой одоо нэгдмэл ингэж орчтой нэг эдэмдэж ажилласаа гэж байна. Тийм. Одоо үрэлхий те сайхан байна. Тийм. За тэгээд баярлалаа манай урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн. Хоёулаа ингээ ярилцсан дундаас үнэхээр маш их юм асуугаар. Гэхдээ ингээд дуусгая да. За. Бас тэгээд асуучаасаа ингээд нэг бодолтой үлдчихдэг шүү дээ. Тийм юм байгаа биш үү? Яг хөгжилтэй юм юу байв, сургамжтай түүх юу байв гэдэг асуултаас хүн болгоно асуудаг болохоор бас байхын болов гэсэн чинь тэр асуулт байсан юм. Түрүүний хөгжилтэй ярьж байгаа аргачихгүй. Ярьж байгаа шүү дээ. Хөгжилтэй гэхээс илүү сургамжтай асуусан чинь байл чи тэгээд л бас гэдэг тийм. Юу яах вэ? Хөгжилтэй сургамжтай заримдаа яана гэж хичмээр олон юм тохиолддог л доо. Тэгээд тэрний донд бол би нэг удаа аялалд явахдаа хоёр үнэтэй яг нэг хөтөлбөр харсан. Яг л хийдэг л аялал байна. Хоёр жуулчтай. Тийм. Чи 10 гаруй жилийн өмнө л доо. Хийдэг л аялах шиг байна. Тэгээд хийдэг учраас тэрхий бардам өгсөн байгаа л да. Тэгээд аяллаа яг л ингээд аваад л очих газраараа очиод хамгийн сүүлийн оройны хоолн дээр ингээд хоол идэж манай нөгөө жуулч намайг нэг хөтөлбөр гаргаж ирсэн. Би өнөөдөр очиод буудалтай ингээд үзчихсэн чинь мөгийн хэдүүлээ энийг орхисон байна. Павлын явж байгаа. Ном сумаар харуулж айлж очиж энэний талаар үзэх үснийг тийч орхисон байна. Тэр нь яг тухайн аялал дээр шинээр нэмэгдсэн зүйл байсныг би анзаараагүй байгаа. Өмнө яг явж ирсэн маршрут за тэгж шинээр нэмэгдсэн байгаа юм би анзаарав. Тэрнээс хойш би хөтөлбөрийг бол үнэхээр мөрчдөг болсон л да. Хаана. Тэгээд яг хөтөж тайлбарлагч чинь үүрэгтэй, зөндөө үүрэгтэй боловч бас тодорхой ярих үгүй. Тэр донд нь юу гэхээр цаг агаарын нөхцөл байдал, эсвэл давтагч хүн нөхцөл байдлаас ч гэдэг юм уу, эсвэл цагийн баримжаа энэ тэр юмнуудаа зохицуулаад бид нэг хөтөлбөр дэш доош нь болгох. Гэхдээ эцэстээ бүх юмыг үзүүлэх хэрэгтэй. Тэр нэг их юм байна. Нааш чааш оруулж болно. Тэгэхээр би одоо хамгийн түрүүнд бүгдийг уншаа за хаана нь яаж оруулах нь эсгийн хуваар өөрчлөлтүүд яах вэ хаа. Тэр бүгд юм миний ажил ерөөсөө хөтөлбөр дээрээсээ. Тэгэхээр хөтөлбөртөө хамгийн сайн танилцах хэрэгтэй гэдэг тэндээс л
Маш сайн байж явах тийм үү. Тэр чинь английн дундуур гэсэн үзүүлчил юм шүү дээ. Тэр яаж хийж байгаа хамгийн сүүл таарсан тэр үнэхээр юм байсан. Маш том юм байсан. яг явах гэж тийм баг тийж онол гараад шүү дээ. Тийм бас юм аа. За тэгээд подкастт нэр урьж орсон их баярлалаа. Тэгээ ажлын талаар ярьсан чи бас анхаалаад маш их ярмаар санагдчихлаа. Тэгээ шүү дээ. Хүн хийж чаддаг ажлаар их гоё ярьдэн шүү дээ. Ингээд цаашаа ургаж гараад байдаг шүү дээ яаж тийм. За манай өнөөдрийн зочноор мэрэгчлийн төсөж тайлбар гэрчдийн холбооны гүйс захирал Батбүрхийн Мөнхбат гэдэг залуу оролцлоо доо. За тэгээ сайхан маань салбарт одоо маш илүү хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй залуу. За тэгээ цаашдаа бас илүү одоо яг салбартай хэрэгтэй зүйлсийг үл хийх байх те. Тэгээ ажилт нь хамт танаа хамт олно. Ажлын амжилт хүсье. Тэгээ өнөөдрийн дугаарын заал тавьмаар хангаж байгаа нийслэлийн аюул жуулчлалын газар. За мэдээллийн төвөөс нь бас үрж байна. Тэгээд мөн нийслэлийн аюул газрын хамт олондоо бас их баярлалаа. Тэгээд ингээд нэгээ дэмжиж ажиллах гэдэг үнэхээр гоё шүү те. Байгаа боломжоор. За тэгээд дараагийн дугаараар уулзцгаая. Хариуцлагатай аюул жуулчлалын төлөө хамтдаа байцгаая да. За баярлалаа. Шорт ярьсан засах. Цаг 40. Амар утсан шүү дээ.